Хай сайхан шинсэн үү? За. Төлөвлөгдөөгүй уншлага хийх гэж байна. Тэрний үс үг гэхээр 2 сарын 26-аас 3 сарын 20-ны хооронд нөгөө Mercury retrograde буюу буд гарагийн буцах хөдөлгөөн, буцаж байгаа юм шиг харагддаг тэр үе нэгэлчлээ л дээ. Тэгэд энэ үед анхаарах зүйл гэж байгаа. Бас тэндээ энэ үеэс одоо тухайн зүйл дээр ямар үе дээр анхааруул бас эргээд буцаад айгу ашигтай урт хугацаанд өгөөжтэй зүйлүүд бас байгаа. Тэгээд энэ үеийг би нэг юм бодохгүй байсан ч гэсэндээ өнөөдөр өглөө хараад яалтчгүй будын буцсан гэдэг нь ингээ нөгөө өнгөрснөөс хараа энэ буд гариг өөрөө нөгөө буцах хөдөлгөөн гэдэг шүү дээ. Будын буцал гэдэг нь юу вэ гэхээр өнгөрсөнд шийдвэрлээгүй асуудууд бусаж гарч ирдэг. Эсвэл өнгөрсөнд байсан хүмүүс эсвэл магадгүй ингээд нөгөө X гарч ирдэг юм уу те? Эсвэл хин нэгэн гарч ирээд уучлал гуйдаг ч юм уу? Эсвэл окей шийдэгдсэн гэж бодож исэн асуудлууд бусаж гарч ирж асуудал үүсдэг ч юм уу? Нэг юм замбраагүй байдал үүсдэг. Энэ нь чамайг үүлий чи үзгэж болж байгаа биш. Энэн дээр энэ гариг ирэх хэвээр энергийн нөхцөл байдал юм байгаа. За миний сэтгэл зүйн байдал юм байна. Тэгэхээр би юм байна гэдэг чинь бусад хүмүүс ч гэсэн юм байх боломжтой. Тэгэхээр би юун дээр анхаарах хэвээр юу хийх хэвээр гэдэг нь энэ үед чухал ахгүй юу? За энэ нь эргээд маш одоо юу гэдэг яаралтай л биш бол ийм сэтгэл хөдлөлөөр яарсан шийдвэр юмд гарахгүй байх тий. Ямар нэгэн одоо гэдэг буруу хөдөлгөөн, буруу үг, буруу хэллэг янз бүрийн зүйлүүдээс зайлсхийх. Тэгээ энэ үед юу хийвэл тэгвэл зохимжтой юм бэ? Яах юм бэ? Хаалгаа гэртээ байж юм уу гэх юм бол зүгээр л бусад хүмүүсийн сэтгэл зүй бас адилхан ийм тогтургүй байгаа учраас spiritual буюу энерги дээр өөрийнхөө энерги зөө бусдынх биш өөрийнхөө энергин дээр за өөрийнхөө дотоод тэр нөгөө нэг хүчээр төвлөрөх зүйл дээр бяцлал идэг бол бяцлал хийгээд йога идэг бол йога идэг яаж энерги газардуулж яаж сэтгэл санаагаа тогтвортой байлгах уу гэдэг дээр анхааралтай байх юм бол гаднаас ирж байгаа нөлөөлөл ямар нэгэн одоо юу гэдэг нөгөө тэр зүйлүүдэд илүү тогтвортой шийдвэр тогтвортой нөлөө дараа үр нөлөө сайтай шийдвэр гаргах үеуд тахгүй юу. Тэгэхээр 2 сарын 20-наас 3 сарын 20-ны хооронд Меркури гаригийн буюу буд гаригийн буцалтын үеэр юунд анхаарах ёстой вэ? За тэгээд хэрвээ энэ нь илүү дэлгэрэнгүй сонсомоор санагдах юм бол хаалттай группыг асуурай. За админ нь нийтэд нэг юм яриад байх юм дуртай биш яа. Тэгэхээр хаалттай групп бол цаг нь болсон хүмүүсийн л одоо тэр үг чиний чихэнд хүрэх ёстой тэнд л явагдана. Тэнд хүн хин нэгнийг чирж оруулаад ч юм уу те янз бүрийн байдлаар орохсгүй хүн ороод ах шаардлага байхгүй. Яг би яг цаг нь болсон би яг надад хэрэгтэй үг нь хэрэгтэй байна гэх юм бол хаалттай группыг сонирхоорой. За нэгхийнх нь protection. За тайлбар хөдрийн тайлбарыг би уншлаган дээр нь ярьж өгье. Одоо л яриад явах тийм ээ. 2 дахь хөдрийн хөдрийг авъя. Healing. Гурав дахь хөдрийг авъя. Learning. Wow. За тэгээ та хэд маань харж байгаад эхнийх нь protection буюу хамгаалалт, хоёр дахь нь healing буюу эдгэрэл, гурав дахь нь болохоор learning буюу суралцах гэсэн утгатай хаалганууд байна. Тэгэд энэ цаг хугацаанд чи аль хаалгын татаж орох ёстой вэ? Юуг анхаарах ёстой вэ? Юу чамдаар ирэх гээд байна? Юу саадуулж байна? Тэгээ зөвлөгөө нь юу вэ гэдгийг харъя. Уншлаган дээр нь олцгаая. За. Эхний сонголт protection буюу хамгаалалт гэсэн хөдрийг сонгосон хүмүүст хөдрийн уншлаган тавтаа морилно гэж хэлээ. Энэ цаг хугацаа бол хараа өөрийнхөө зөв гэж боцсон үзэл бодлоо хамгаалах. Өөрийнхөө тал зогсох. Өөрийгөө болон өөрийнхөө энергийг хамгаалах. За тэгээд энд дэжтэй тийм
Хэрвээ чи би ганцаараа гэж боддог бол тийм биш шүү заяа. Энэ үг яг намайг хамгаалах хинж байхгүй, намайг гэсэн хинж байхгүй гэж боддог хүмүүс зориулсан үг шүү заа. Чи ганцаараа биш. Тэгж хэлжсэн хүмүүс байвал лакиса манай нохоо тийм да амар том санаа алдаад сэтгэл нь ингээд мэдгүй яагаад чи нэг юм итгэл найдвар алдсан сэтгэл нь ингээд гонсгоор тэг би ч амар санаа алдмаар санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр сэтгэл зүйн хүнд хэцүү байгаа зүйл бол чи бол хамгаалагдсан. Чи энэ цаг хугацаанд одоо юу сурах хэрэгтэй вэ гэхээр өөрийгөө хэрхэн яаж хамгаалах вэ? Өөрийнхөө үзэл бодлыг, энергийг өөрийнхөө бусдаас тийм чамайг яаж өвдөхөөс нь хамгаалах уу гэдгийг суралцах хэрэгтэй. Хоёрдугаар энэ санхүүгийн яагаад чи санхүүгийн хүндрэлтэй тулгарсан бол хэрвээ чиний амьдрал санхүү асуудал хүндрэл одоо гэдэг хүнд асуудлын нэг байсан бол энэ 2 сарын 20-оос 2 сарын 26-наас 3 сарын 20-ны хооронд буд гариг буцаж байгаа гэсэн нэг юм цаг хугацаага тий. Энэ цаг хугацаан дээр чиний ойлгох ёстой зүйл бол би яаж яваад энэ нөхцөл байдалд орчвоо гэдгээ бодох хэрэгтэй. Энийг хүлээн зөвшөөрөх хэцүү л ах та. Гэтэ уучлаарай. За энийг ингэж хэлж аваад. Гэхдээ энэ айгүй чухал. Хин нэг нь намайг хамгаалж байгаа юм чинь одоо би яасан ч яадан гэдэг энерги энд ерөөсөө яригдаагүй. Хүнд үе чинь бид нар чиний харыг дааж байгаа. Харж байгаа хамгаалж байгаа гэж өвгдөөд чинь ч юм уу, өвөө эмээ чинь ч юм уу, харсан мансан тэнгэрүүд чинь ч юм уу, хорон ертөнц чамд хэлж байна. Гэхдээ намайг харж хамгаалж байгаа хооронд нь би юун дээр алдснаа. Магадгүй одоо хүн дээдлэлт ингээд сэтгэл санааны ч үж болно. Эсвэл санхүүгийн ч байна уу байгаа асуудал одоо нэгүр чиний санааг зовоож байгаа, чиний амьдралын талбар хаана вэ гэдгийг олж илрүүлээд би яг ямар шийдвэр гаргаад юунаас болоод би яг одоо энд зогсож байна гэдгээ ухаарад ойлгоод тэрэн дээрээ за би ирээдүйд ингэж болохгүй юм байна. За би тэгэх ёстой юм байна гэдэг арга хэмжээг авах цаг үе шүү заа юу. Тэрнээс биш чамаа хамгаалж байгаа чи дэше хараад хоёр гараа нөгөө юу гэдэг лээ нөгөө шилэндээ аваа дэше хараад хөлөө ингээд нөгөө кросслоод хэвтэй гэсэн үг биш шүү гэж хэлж байна за. Хүнд хэцүү зүйлүүд дээр бол чиний ингээд нөгөө хэрээс хэтэрсэн зүйл дээр бол чамайг харж хамгаалдаг шүү гэж юм. Нөгөөх нь хараа энэ дээр хараа энд хараа. Энэ дээр ингээд сэлэн байгаа. Бодлороо өөрийгөө хүчтэй байл хамгаал. Яа тэгэхээр зарим хүмүүс энд байгаа бүх хүмүүс биш. Гэхдээ зарим хүмүүс нь юу вэ? Болох нь ч мэддэхгүй, болохгүй нь ч мэддэхгүй зүйл дээр өөрийнхөө бодлоор одоо тэгцэн одоо ингэл ах та гэдэг ингээд айгу нөгөө бодлын дархлаа байхгүй гэдэг юм уу? Үзэл бодол гэдэг бол ингээд амьдралыг харах үнцэг энэ төр ч юм уу те ингээд өөр юм дээр ягдаж байна. Зүгээр дотроо бодож байгаа бид нар хинт ч хилдэхгүй дотроо бодож байгаа чиний бодол нэг үгээр айгу юу байх хэвээр. Шүүлтүртэй. Энийг бодсноор би ботсон зүйлээ татнаа гэж бодох юм бол би энийг бодох нь надад ашигтай юу ашиггүй юу гэдэг ч юм уу те энэ бол жишээ шүү заа би зүгээр энд байгаа тэр энергийг л нэг ойлгуулах гэж оролдож байгаа санаа. Swan. Хайр дурлалын тал дээр маш хэцүү үеийг туулсан. Тэгээ одоо зүрхээ хамгаалахын тулд хэнийг ч өөртөө ойртуулахгүй байсан дээр юм байна гэж боддог. Тийм хүмүүс энд байна. Зүгээр л би хинтээ ч харьцахгүй байвал хинт ч сэтгэлээ нээхгүй хүүтэн хүндийн хүн болж хувирах юм бол хинт намайг гомдож чадахгүй хин биний сэтгэл аюулгүй гэж бодож байгаа хүмүүс байна. Яг тэгж бодож байсан тэр хүмүүс хэрвээ чамд хайр гэдэг зүйл харгистэй үнэхээр ингээд надад хайр зохихгүй гэж тэгж боддог бол
чиний хүнд үед чамайг хайрлаж чадах, хамгаалж чадах, чи тэр хүний эргээд бас хамгаалт болж чаддаг. Тийм swan буюу нэг юм хайр, жинхэнэ чи амьдрал юу хайр гэж боддیں۔ Тэр зүйл чиний талд ирнэ. Тэр нь бити санаа зовоорой. Хайртайгаа уулзраагүй, мэдгүй миний хайр хаан ч юм би ер нь насаараа ганцаараа явж бод ер нь хүүх бах гэж бодож зарим нэг шийтсэн хүмүүс энд байна. Тэгтээ тэгэж аймараар бодоогүй ч гэсэндээ зүгээр л хайр гэдэг зүйл чиний амьдралд ирнэ. Зарим нэгүүд нь болохоор чиний амьдралд хамт байх ёстой, destined буюу хамт байх ёстой тэр нэг хүн байгаа. Үргэлж та хоёр учрах арга замаа олно гэж байгаа байхгүй юу? Энэ хайрын уншлага биш. Гэхдээ энд байгаа хүмүүсийн заримд нь энэ үг айгуу чухал байх шиг байна. Магадгүй зарим нэгэн хүмүүс нь аль хэзээ тэр хүнтэйгээ учирсан. Хайр дурлалын асуудал чиний хувьд асуудал биш нэ. Ингээд нөгөө хайртай намайг хамгаалах хайрлах хүн байгаа гэд 100% итгэсэн хүмүүс байгаа. Тэр хүмүүст бол тэмээ чи учирсан. Чиний хажуу тэр хүн байна. Зүгээр хайр дурлал гэдэг зүйл хосоо олно гэдэг тий. Өөрийнхөө нөгөө нэг талыг олно гэдэг бол миний хувьд ч мэдгүй дээ гэж бодож байгаа хүмүүс байгаа л. Тэр тийм биш. Чиний амьдралд байгаа за. I'm compassionate, I'm expressive. 9. 2 дээр 7 нэмээд 9 буюу 9 энэ 9. 9 гэдэг тоо бол хүнд үеийн төгсгөл. Compassionate. Энэ хараа энд байгаа үг энд байгаа. Сонирн байгаа. Энэ хөдрийг сонгосон хүмүүс донд бусдын сайн сайхны төлөө эсвэл амтан, эсвэл хин нэгэнтэй юу ч хийж болно. Чи бусдын сайн сайхны төлөө маш их гэрэл зарцуулдаг. Чиний хажуугаар шудраг бус зүйл чи шудраг бус зүйлийн хажуугаар өнгөрлөө гэж бодоход хизээч нүдэн ханаад өнгөрөх хүн биш. Чи ямар нэгэн байдлаар болохгүй ч юм уу эсвэл хин нэгнийг өмгөөлж хамгаалах, хин нэгний өмнөөс ярих, дуурах тийм. Энэ нь чиний дотор чамайг авих байдал байдаг. Чиний шуудуухан хэлхээ сүнсийн байдал болдог. Заримдаа энэ ч надад ямар хамаа автай зүгээр дугаа байгаад өөрийнхөө л урд амьдралаа хараад явъя гэж бодсон ч гэсэндээ нэг талаараа чи өөрөө бусад хүмүүс хамгаалалт болдог. Protection. Маш олон хүмүүс энийг сонгосон энэ хөзрийг сонгосон хүмүүс найз нөхдийнхөө дунд гэр бүлийнхаа дунд яагаад ч улаан цагаан ингэж чамаг за энэ бол манай хаалган дээр байдаг хамгаалтын хүс шүү гэж залаагүй ч гэсэндээ чи нэг бол чи өөрөө мэдээж мэдэрдэг. Би ингээ бусдыг л хамгаалдаг, намайг хамгаалдаг хүн байд юм уу гэж боддог. Уг бол тэр хүмүүс чамаг энэ хүн левел нэг манай тэр левел гэдэг нэг тайвширдаг тийм нөхцөл байдал байдаг штэ. Тийм. Хэрвээ чи энийг гаргадаггүй бол энийг гаргах хэрэгтэй. Гаргахдаа өөрийнхөө хараа. Өөрийнхөө чи өөрийгөө бас хамгаалахаа мартахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө хит хайж одоо юу гэдэг нөгөө sacrifice буюу ингээд гаруунд нь гаргаж болохгүй заяа. Чиний хувьд бол эрхчлөө гэдэг зүйл айгүй чухал. Тэгээ энэ нь эрхчлөөтэй гэдэг нь дураараа дөрвөд дун чөмгөөрөө наригна гэсэн үг биш. Дундаа ам гэсэн үгч биш. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чи өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг хин нэгэнд ингээ амаа хамгаалахгүй те магадгүй энийг үзэж байгаа хүмүүс юу ч болсон яах вэ? Би өөрийнхөө хайртай хүмүүсээ, дотны хүмүүсээ тий эсвэл би өөрөө хүснээ нөгөө ийм
Хүмүүс болохоор би эрхчлөөтэй баймаар ингээ хосын ярилцаанд ингээд хилэнгүүд ингээл шоудаал наригц ингээл дуртай амаа хийх гэдэг юм шиг боддог бол энэ чиний хувьд шал өөр. Энэ чиний хувьд юу вэ гэхээр зүгээр л чи үзэл бодол одоо юунд дуртай, юунд дургуугээ чөлөөтэй илэрхийлэх. Эсвэл сонирхож байгаа спорт, үгүй бол юу гэдэг хороо ертөнцийг яаж харах, шашин шүтлэх ч юм уу. Тэр үе дээр чи юм чөлөөтэй байхыг илүүд үздэг. Чи амьдралынхаа энэ цаг үе дээр одоо энэ амьдрал дээр ирсэн цаг үе дээр ойр дотныхоо, нийгмийнхаа, хотынхаа, улсынхаа ямар нэгэн хэсэгт нөлөөлөхөөр ирсэн хүн. Хэсэг бүлэг хүмүүсийг хамгаалахаар ирсэн хүн, хайрлахаар ирсэн хүн. Хэрвээ чи би зүгээр л нэг ээж, би зүгээр л нэг вау би чтэй нэг миний чадах юм юу байна гэж бодож байвал чи наадхаа бодхоос өмнө дахиад нэг сайн бодоод үзээрэй заа юу. Чиний энэ хороо ертөнцид ирсэн шалтгаан бол бусдыг хайрлангаа хамгаалах. Мөн эргүүлээд чамайг харж хамгаалдаг хүч би, чамайг хайрладаг ч зүйл би. Заримдаа дэндүүх нөгөө хэлбэлцлээ дэндүүх өөрийгөө хаяад ингээ бусдыг хайрлаад илүү гэж магадгүй. Тэгвэл тэрийгэ болох хэрэгтэй. За балансаа тэнцвэржүүлэх хэрэгтэй гэж шүү заа. Now this one. Энэ хараа надис руу нь юу илэрхийлж байгаа гэхээр яг энэ цаг хугацааг нөгөө бодгийн буцалт гэдэг байгаа чи өөрөө хараа утас гацаах, компьютер гацаах, имэйл нь явахгүй байх, эсвэл онгоц хойшлогдох ч юм уу нэг юм электроник ямар нэгэн зүйлүүд айгүйх юм гацаанд ордог тийм. Эсвэл буруу хүн рүү мессеж хийх, гів гинт хэлье гэж бодоогүй зүйлээ хүнд хэлэх, эсвэл андуурч хэлэх ч юм уу, буруу үгээс сонгох ч юм уу. Янз бүрийн зүйлүүд айгүйх байдаг, гардаг үед. Тэгэхээр энийг хэрвээ чиний амьдралын юм болох юм бол энийг тэгж хүн дээр хүлээж авахгүйгээр нөхцөл байдал юм байгаа. Хэрхэн яаж илүү одоо жишээлбэл бизнес дээр чи юм болоо гэж бодоход өөр илүү нөгөө алдаа гарахын тулд яаж хамгаалах уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Бусад хүмүүсийн сэтгэл зүй энэнд нөлөөлж байгаа гэдгийг мэдж байгаа юм чинь хин нэг нь над руу одоо гэдэг сэтгэл хөдлөлөөрөө өнгөрснөөс ч юм уу өнгөрсөн баларснаас хин нэг нь бичлээ гэж бодоход би яаж өөрийгөө хамгаалах вэ? Тэр хүний нөхцөл байдал ямар байгаа гэдгийг мэдж байгаа учраас тэнд их тийм сэтгэл хөдлөөл ингээл яхахгүйгээр өөрийгөө хамгаалах хичээгдээ. За юу. November rain гэж санаад очив. 11 сар. 11 сар. Надад 11-11-ийг санагдуулаад байгаа байхгүй. 11 сард болсон ямар нэгэн үйл явдал чи өнгөрцөн гэж бодож байсан ч үйл явдал өнгөрөөгүй байж магадгүй. Дахиж гарч иж магадгүй шүү. За тэрийг зүгээр анхааралтай авчаарай. Бусдаараа 11 сар надад одоохондоо ямар нэг юм хэлээгүй байна. Амьдралд чинь хин нэгэн шинэ хүн орж ирнэ. Бизнес ч хийж болно, хувийн харилцаанд ч хийж болно. Хэрвээ чиний амьдралд хин нэгэн орон зай, хин нэгэн хүний те одоо нэг бол албан тушаалын орон зай, үгүй бол найз нөхдийн хайр дурлалын харилцааны орон зай чамд хоосон байгаа бол тэр хоос орон зайг чи хин нэгэн орон зайд чи хин нэгэн орж ирэх бүрэн боломжтой. Lightning. Control your anger, you be sorry. Юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг бод гаригийн буцалдж яриад байгаа байхгүй. Өөрийнхөө мэдрэмжийг уураа уцаараа дарах гэх юм цаашаа зүгээр удирд. Яг одоо энэ 2 сарын 26-аас 3 сарын 20-ны хооронд үйл явдал хүн болгонд нөлөөлж байгаа учраас чи зүгээр л юу одоо нэгөр тоглоомын дүрмийг чи мэдж байгаа учраас чи энэ үзрийг сонссон учраас тоглоомын дүрмийг мэдж байгаа учраас зарим хүмүүс яагаад ингээд triggered буюу юу болоод байгааг мэдгүй тэнд хийж байгаа үйлдэлийг нь мэдж байгаа хүн илүү ухамсартайгаар хүлээж байгаа. Хэрвээ энэ үед чи хитрхи өөрийгөө одоо юу гэдэг нөгөө сэтгэл хөдлөг ч юм уу уураа уцаараа барьж чадахгүй ямар нэгэн зүйл одоо хийх одоо эсвэл ямар нэгэн шийдвэр гаргах юм бол дараа нь эргээд төрийн шийдвэр гаргачихтэй, дэмий шийдвэр гаргачихчээ гэж бодох, харамсах юм болно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг үнэхээр яаралтай. Тэгээд тэрэн дээр эргэлзээд тахын байхгүй бол давай. Зүгээр
ингээл хүн ингээл огшоол нэг бөө уур олоод эсвэл нэг юм сэтгэл хөдлөлөөрөө нэг аман дээр чи ингээл нэг үг гарч ирж байгаа тохиолдолд тэрийг хилээд нэг онцгийн шаардлага бол хэлэх хэрэггүй л гэсэн. Амьдралын том асуудлууд байна те нэг за нэг ганц сар өнөөдөртөө энийг ингээд жоохон харцны да төсөл байдал юм байж заавал энэтэй дараа нь тийм тэр нөгөө будын буцалдад буруугаа өгөх хэцүү өөртөө буруугаа өгөх хэцүү юм болохын тулд protection буюу сэтгэл хөдлөлөө нөлөөлөө мүүдэ байгаа нөхцөл байдлыг хамгаална гэсэн үг. Энэ нь эргээд чи хайртай дотныхоо хүмүүсийг хамгаалж байна. Чи хайртай дотны хүмүүсийг хамгаалж үргэлж хамгаалдаг бол чамайг хамгаалж байгаа зүйл байгаа гэж бодоорой. За энэ хөдрийг сонсож байгаа хүмүүс энэ будын буцалтын 2 сарын 26-наас 3 сарын 20-ны хооронд ямар нөхцөл байдал ирж байна вэ? Сайн сайн нөхцөл байдал юу вэ? Юуг анхаарах хэрэгтэй вэ? Зөвлөгөө юу өөр юм уу? За, юу өөрчлөгдөж байна? Яалтчгүй хин нэг өнгөрснөөс хин нэгэн гарч иж магадгүй шүү. За. Хүн хоорондын харилцаа. Өнгөрсөнд өөрийн чинь урмыг хугалсан ажилтан байж болно. Өнгөрсөнд өөрийн чинь урмыг хугалсан хин нэгэн хүн байж болно. Ах トゥ амрах садан хамаатан хайр дурлалын харилцаатай холбоотой байсан хүмүүс хинч байж болно. Гэхдээ өмнө нь тэр хүн яасан бахна. Сэтгэл зүрхий чинь хүнд байдалд оруулж ирсэн. Яагаад энэ Lovers card-ны орно. Энэ нөгөө Angel-ийн орно Devil байгаа. Тэгэхээр энэ хүн өмнө нь чиний амьдралд нэлээд chaos буюу замбраагүй байдал, гомдол зүхрэл, эсвэл урам хугаралт, үгүй бол betray буюу уралт муралт үзүүлж байсан за. Эсвэл энэ найз нөхөд ээж болно. Өөр найзтай чинь нилээ чамаг gossip буюу хил амд хутгсан байж болно те. Хүзэр өөрт чи юу гэж хэлж байна гэхээр энэ Ace of Wands буюу 8-ын сэлэмний хүзэр дээр 8-ын савааны background буюу хүзэр дээр 8-ын сэлэм явж байгаа хгүй 8-ын сэлэм савааных нь орно. Энэ чамд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр 8-ын саваа байсан бол маш хурдтай энерги. Яалтчгүй хурдтай юм огцом энергиуд байгаа. Гэхдээ чи яах вэ гэхээр сэлэм бол ухаан, тарих, бодол сэргэлэн ухаантай уужуу нэг уужуу биш заяа. Уужуу гэдэг бол өөрийгөө гомдоосон, цөхрөөсөн тэр хүнийг юу ч олоогүй юм шиг уужалж байгаа тэр хүнийг бол уужуу гэх байх. Яг нь босод хүмүүс юу гэж хэлэх юм мэдгүй. Надад бол би уужуу гэмээргүй байна. Би зүгээр энэ хүзрол фул. Энэ таараа өөрөө 78 үзэр энэ хүний энэ фул буюу энэ гинэн тэнгийн аялал гэж явдаг. Тэгэхээр энэ дээр фул байх хэрэгтэй байсан. Нөгөө гинэн тэнэг чинь байх хэрэгтэй байсан. Гэтэл үгүй энэ дээр hierophant байгаа байхгүй юу? Мастер үзэр. Оронд нь. Тэгэхээр чи фул байха болцсон. Чи өнөөдөр хэдэн настай чи үйл хамаарад өнөөдөр чи фул биш. Гинэн тэнэг, гинэн хүн биш. Ялангуяа энэ амьдрал дээр чинь өмнө нь болоод одоо дахиад болох гэж байгаа үйл явдлыг чи танина. Тэгэхээр хүзэр юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө гүйлгээ ухаан гэж байдаг штэ. Ингээл ийш нэгийг тавиал тийш нэг да энэ гэдэг чи юм өмнө нь юм байсан гэдэг шүү. Одоо хэлэх гэж байгаа үгийг сонслоо. Сэргэлэн байгаараа гэж хэлэх гээд байна. Тэгээд шийдвэр гаргахтаа тэгж удаадах шаардлага байхгүй. Яагаад гэхээр чи танин энэ үйл явдлыг чи мэднэ. Наараа 10 сэлэм ард нуруу руу чинь зоосон энерги дахиад чам руу иржиж магадгүй. Энэ хүзрийг сонгосон хүмүүс дунд олон хүнд X ч юм уу өнгөрсөн хин нэг найзаа уучлаарай хоёлаа эргээд найзаалж болох уу гэж болно. Окей давай гэхдээ чи өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаалах хэрэгтэй. Түлхүүр чиний гарт байгаа зү хараа. Чи эрг сэтгэлээр сайн сэтгэлээр тэр хүнийг эргээд уучлж болно. Гэхдээ уучлална гэдэг маань эргээд өөрийнхөө ард нуруу руу гутга зоохыг ч өвшөөрнө гэсэн үг бол биш. Мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр нөхцөл байдал дээр чи хүн таньдаг болж байна. Хосын харилцаанд ч бай, бизнесийн харилцаанд ч бай, анд нөхөд найз нөхдөд харилцаанд ч чи хүн таньдаг болж байна.
Хэн бэ? Хэн юу хүсэж байна? Яаж нээж ин гэдгийг чи анзаарч байна. Харин энийг мэдчихэд дахиад уг нь би итгэсэн юм да гэж бодоод дахиад өөрийнхөө ард нуруу руу готоо зохыг хүлээн зөвшөөрөх юм бол энэ хардаа. Энэ бол хамгаалалт биш. Тэгэхээр юу гэхээр нэгдүгээр чи хангалттай ухаантай болсон. Хангалттай мэдлэгтэй болсон. Чи хангалттай тэр хүнийг мэднэ. Ер нь амьдралын ухаан гэдэг зүйл чамд байна. Чи одоо худал үгэнд, худал амлалтанд өгөөшөнд орохоо болцсон гэсэн үг. Энэ ажлын бизнесийн холбогдлолтой жиж болно. Хамтран ажиллах гэж байгаа хүн чинь таваа зүгээр trap-нд оруулах гэж бодож. Оо хоёлаастаа алнаа хийдэ. Хоёлаастаа ингээл цүм хийгээл ингээд тэгээд юу ч мэдгүй юу ч хийж болно. Гэхдээ энэнийг үнэн үү худлаа гэдгийг чи шийдэх хэрэгтэй байхгүй. Чиний сэлэм буюу логик сэтгэлгээ. Чамаг маш хурдтай сэтгэдэг байгаараа гэж энэ 2 сарын 26-аас 3 сарын 20-ны хооронд буюу нэг 2 сараас 3 сарын хооронд 2-3 сар дээр те маш нухацтай одоо логиктай байгаарай л гэж. Дахиж 100% ингээд эмоцтой ерөөсөө ингэж нөгөө юу яаж болохгүй шүү. Өөрийгөө мэдүүлж болохгүй шүү гэж байна. За. Тэгвэл ирчүү сайхан зүйл нь юу вэ? Харъя. Ten of Swords. Вау. Энэ хүзрийг сонгосон хүмүүсийн дунд, та нарын дунд, эсвэл та нар амьдралын өөр асуудал дээр маш хүнд нөхцөл байдлыг туулж байгаа хүмүүс. Нөгөө чамд зоодох юм юу вэ? Эсвэл сайхан антай, сайхан хүүхдүүдтэй тутахан байхгүй гэж хахад сэтгэлийн шанал гэдэг юм байдаг. Гэтэл зарим нэг нь ажил бизнес нь ингээд овоогоо доцоогоо тэ амжилт гэдэг зүйл хангалттай байгаа мөртлөө хань ижил үр хүүхэд байхгүй гэж болно, ганцаардаг гэж болно. Үгүй бол бүгд байгаа мөртлөө хиндэн ч итгэхийн аргагүй бүгд тэр хүнийг мөнгө гэдэг нүдээр хардаг байж болно. Энэ юу ч байсан гэсэн энийг дуусахгүй нь одоо чиний сонголт. Дуусах цаг хугацаанд болцсон. Одоо энийг сунгаад цаашаа аваад явах уу? Эсвэл энд нь дуусах уу гэдгийг чи шийд. Нэг үгээр чи гар үсгээд гөрнө гэсэн. Тэгэхээр хэрвээ үнэхээр боломж байд юм бол энэ донд хаалттай гүрэлд ороод 2 сарын 3 сарын 1-ээс өмнө бүтэн сараас өмнө хийхээр нэг админ дом оруулсан байгаа. Хүсвэл тэрийг хийгээрэй за. Заавал тех шаардлагагүй зүгээр л энийг чи хараад надад амар хүнд байна заяа. Одоо амьдралынхаа шинэ үе рүү энээс энийг март явуулах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар 10 сэлэмний нэг гоё сайхан зүйл нь юу гэхээр энэ төгсгөл 11 сэлэм гэж таараад байхгүй. Oh my god. Энэ өөрийнхөө хүчинд итэг өөрийгөө хэн бэ гэдгийг нэг толинд хараадах та хэд маань. Нэг салгалсан хуухай байна заа юу. Йоо. Энэ хараа бизнесийн харилцаанд ч байсан, найз нөхөд хамаатай садан хайр дурлалын харилцаанд ч байсан гэсэн. Арай гээл нэг сэхэд ирэхээр буцаад хүрээд ирдэг нэг юм салж өгдгөө нойтон амуус шиг X. Үгүй бол өөрийгөө хань ижилтэй эсвэл хостой гэж боддог чиний хос биш зүгээр л чамаг үлий чи үзэж байгаа, үсий чин цайруулж байгаа нэг ишигний давсаг. Ингээд хөвтөж яах уу, ийм байх уу гэдгээ одоо чи өөрөө шийд. Чи ингэж хөвтөх ёстой гэж бодох юм бол чи ингэж хөвтөнө. Хүн ирж чамаг уучлаарай чи энэ хүзрийг сонгосон чи ингэж хөвтөх ёсгүй штэ гараас чи хатгаа босгоно гэж бодож байна уу? Үгүй. Хинч байхгүй хахад би ийм байх ёсгүй. Би ингэж ийм юм хүртэх эрхгүй. Яагаад би ингэж үнэлэгдэх гэж? Яагаад би ингэж хүндлэгдэх гэж? Тэгж ярихгүй. Би бол хатны саваа. Би өөрийнхөө хүчийг өөрөө дуудана гэж итгэж өөрийгөө хүндэлж чадсан тэр үеэс тэр чи энэ ахгүй юу? Хурдтай сэтг, ухаалаг бай, логиктой бай гэдэг нь. Энэ хүн яагаад ийм үг хэлж байна? Энэ үгний цаана юу байж болох вэ? Энэ хүний үг үнэн байх боломжтой юу?
За тэгвэл өмнө нь энэ үгтэйгээ адилхан үйлдэл гаргасан юм байна уу? Үг нь үйлдэлээс нь зурж байгаа бол үйлдэлийн барьж авч анхааралтай хандуулж шийдвэр гаргахад тэр үйлдэлээр нь барьж шийдвэр гарга. Хэдэн удаанаа зүрхий чинь зүсэж нус нулимстэй чинь холилдож энэ өнөөдөр хараа заавал хосын харилцаанд хүн энийг ингэдэг гэж бодож байна. Үгүй. Хамаатай сатан гэр бүл зүгээр найз нөхдөд харилцаанд ингэдэг хүмүүс олон бий. Токсик найз байна. Токсик хамаатай сатан, токсик эцэг эхч байна. Knight of Pentacle удаан хугацаанд явсан өөрийгөө сонго. Удаан хугацаанд хүссэн хийхийг хүссэн зүйлээ хий. Хийхийг хүссэн зүйлээ хэл. Гэхдээ яасан гэлээ? Маш удаан сайн бод. Өөртөө итэг түлхүүр чиний гарт байгаа. Тэгж чадах юм бол хатны зоос. Хатны сава. Чиний амьдрал хоёр талд байгаа байхгүй юу? Нэг бол энэ. Нэг бол энэ. Энэ сайн бодох хэрэгтэй. Балансыг тэнцвэржүүлж агаад, нухацтай сайн бодож агаад, хэлэх үгээ зөв сайн бодож агаад, цаг хугацаагаа нь болохоор хэлэх хэрэгтэй. Гэтэ чамд хөзрийг үжилж байгаа хэрэг энэ Mercury retrograde яг тэгэхээр нөгөө тал амар өөрөөр хүлээж авах магадлал их байхгүй юу? Маш юм чиний бодоагүйгээр. Тэгэхээр яах нь вэ? Энэ цаг хугацаанд чи нөхцөл байдлыг байгаагаар нь үнэл. Им өнгийн саамаа цацсан тий гялалцдаг гялтгандаг юм цацчаад тэр ажлаа тэр хүнийг тэр нөхцөл байдлыг тэр ойрон орчин тойрноо гой сайхан болгож өөртөө итгүүлэх гэж оролдоод хэрэггүй зүгээр л байгаагаар нь хүлээж ав. Анализ хий. Дараа нь өөрийгөө ямар байгааг хар. Өөрийгөө ямар байлгахыг хүсэж байгаагаа хар. Тэгээд үйлдэл хийх хэрэгтэй байхгүй. Зөвлөгөө нь юу? Би энд юу гэж асуулаа? Ирж буй сайхан зүйл нь юу гэсэн? Ирж байгаа сайхан зүйл нь чамд сонголт хийх боломж олгож. Чи сонголт хийсэн ч эргээл нөгөө тамийн нөгөө л нэг бараан амьдрал гэдэг шиг юм чамааг ухтахгүй. Чи сонголтоо зөв хийж чадах юм бол чамааг нэр хүнд, албан тушаал, зоос мөнгө, эсвэл өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг аваа явах. Эсвэл гоо сайхан, эрүүл мэнд те хүссэн болгоомж юм байна. Харин чи нөгөө талаа сонгох юм бол нөгөө л нэг байдгаараа нөгөө л нэг зүйлээрээ байж иж болно. Манай нохоо энд амьсгаад байгаа шүү та. Зөвлөгөө нь юу вэ гэхээр араа? Тэдэн жил ажилласан, эдэн жил ханиалцсан, энэ миний ганц мэдгүй хүмүүс ингэдэг штэ. Зовсон газраа үлдэх мянган шалтгаан нөгөө зовсон газраа үлдэх нэг ч шалтгаан байхгүй байгаад хаад мянган шалтгаан гаргаж ирээд нөгөө хүссэн газар руугаа явахгүй байх мянган шалтгаан гаргаад ирдэг байхгүй. Миний хэлэх гээд байгаа санаа нь юм. Энэ хүнд нөхцөл байдал дээр үлдэх нэг ч шалтгаан байхгүй байсаар байтал өөрийнхөө хүссэн аз жаргалтай тэр амьдралыг бүтээхэд тэр зүйлээ хийхэд хийхгүй байх мянган шалтгаан гаргаад ирдэг. Миний ярих гэдэг хэлэх гээд байгаа ойлгож байна. Тэгэхээр энд үлдэх шалтгаан байхгүй. Энэ өнгөрснөөсөө энэ үргэлжилж байгаа энэ тааламжгүй байгаа, таарахгүй байгаа, онцгүй гомдоож байгаа, цөхрөөж байгаа, нус нулимстай ч холж байгаа энэ нөхцөл байдлаас явах чамд мянган шалтгаан байгаа заяа. Үлдэх нэг шалтгаан байхгүй. Тэрийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар нана чиний хүртэх ёстой зүйлийг, чиний хүртэх ёстой аз жаргал, чиний хүртэх ёстой хүндлэл, хайр, инрэл, халамжийг, тэр амжилтыг, тэр сайн сайхныг чи хэрэг хүсэж байна. Тэгвэл чамд ганцхан шалтгаан байна уу? Тэр алхмыг хийх. Тэр сайн сайхан зүйлийг би нэг удаач болоо өөрийнхөө тэр хар мэг өгч ин хараа.
За лак яасан. Үгүй наасуу. Чи явах газраасаа явбаад хүртэх ёстойгоо мэдж л ойлгож л чадвал чинийг хүртэх ёстойгоо өгч юм. Ойр ирээдүйд. Чи 3 сарын тэр 3 сараас хоошоо ялангуяа 3 бол ойр ирээдүйд 3 сараас хоошоо. Вау. Вау, за өдөр өгсөн дэлгэж. New page. Шинэ амьдрал, шинэ хуудас, шинэ зүйл. Ирээдүрүүгээ хар. Ирээдүрүүгээ хар. Би энд хин нэгнийг салт сарна гэж өрөөсөө яриаггүй шүү заяа. Зүгээр л ирээдүрүүгээ хар. Хаана ажиргалтай байна? Ямар байвал ажиргалтай байна? Яг одоо байгаа нөхцөл байдал дээр чи ажиллаа л байвал, яг одоо хийж байгаа юмаа хийгээл байвал, яг одоо тэр хүмүүс чамтай харьцаж байгаатай адилхан энэ ахаад 10 жил явал чи 10 жилийн дараа аз жаргалтай нэгэн байх нь уу? Эсвэл эннээсээ долоондор сэтгэлзэн байдалтай, эсвэл нөхцөл байдал эннээс хүнд байх болов чи юу гэж бодож байна? Энэ чиний сонголт тахгүй. Ирээдүй хоосон байгаа. Чиний сонголтоо шалтгаална. Тэгээ ирээдүйд чи хэн байх нь энэ дараа ойрхон байгаа байхгүй. Хүсвэл бас хүсвэл юм. Тэгэхээр хин нэгэн эд чидтэн гарч ирээд нөхцөл байдлыг өөрчлөх биш. Чиний өнөөдөр юуг хамгаалж ийнэ гэдэг чинь л аюул чухал. Чи хин нэгэн чамайг гомдоодог, цөхрөөдөг нөхцөл байдал, орон зай, тэг хүн орчин хамгаалаад байна уу? Эсвэл өөрийгөө хамгаалж байна уу гэдгээ сайн бод. Ten of Pentacles. Чиний хүсдэг зүйл. 10-ын зоос буюу бүх зүйл байгаа амьдрал байгаа. Тэгээ энэ зүйл яг 10% тэгш амьдрал байхгүй л дээ. Гэхдээ ядаж чамд 9% тэгш амьдрал байж болно шүү. Тэгэхээр одоо энэ чамд 3% тэгш биш байгаа байхгүй. Энэ одоо ажил дээр ч яригадаад байгаа мó, бизнес дээр ч яригадаад байгаа мó, найз нөхөд хүн хоорондын харилцаан дээр яригадаад байгаа мó бүүм мэд. Гэтэл энэ бол ингийн биш. Энэ бол зүгээр биш. Ингэж хараа 10-ын сэлэм, 3-ын сэлэм 2 зэрэг гарч ирнэ гэдэг бол хөзөр чамд одоо хаан ч худаг зоогоогүй, өвдгөөгүй, шаналгаагүй зай үлдсэн юм. Бараг алга биш. Одоо хаан ч хин нэгэн хүн хөгийн онцгүй үгээрээ, хөгийн онцгүй үйлдэлээрээ хутга заах хэрэгтэй тий. Хаа хурж иж өөрийгөө үнэлэд цэгэмж өөрийнхөө үн цэнийг ойлгох гэдэг юм. Тэтгэв. Тийм болохоор энэ 3 сарын хугацаанд өөрийнхөө нөхцөл байдал дээр бодит дүгнэлт хийх цаг хугацаа гэж байна. За. Тэгээ таад маань өөрийгөө хайр яаж ингэж өөрийгөө гаргаж чаддیں۔ Хэр удаан тэр шалан дээр хөвтгсөн. Сэтгэл зүрхээрээ, санхүүгээрээ, махан биеэрээ. Тэгээ бүх юм окей гэж байж байгаа тий. Миний хувьд бол чиний бодол эсвэл сэтгэл зүйн байдал окей биш. Гэтэ окей байх нь чиний сонголт. Чи сонголтоо хий. За тэгээ та эдээ амжилт хүсье. Өөрийгөө хайрлсан, өөрийгөө алсад чи нэг л өдөр одоо энэ хүзрийг сонссон энэ цаг хугацаанаас 10 жилийн дараа, 20 жилийн дараа яг одоо байгаа шигэ байгаад чиний амьдрал 20 жилийн дараа ямар болох нь гэдгийг сайн бод. 20 жилийн дараа энэ байдлаар бол энэ сайхан болохгүй гэж бодож байгаа юм бол яагаад ямар ч алхам хийхгүй. Тэ жоохон зөрөгтэй. Чамаа харж хамгаалж байгаа. Яг хажууд чинь хэн нэгэн байхгүй ч гэсэндээ өвдөө зүг юм харсан масан тэнгэрүүд хороо ертөнц байна. Ойлгосон? Харж мандаг сахиусан тэнгэрүүд байна. Чи бусдад хамгаалт болдог шигээ өргөөжсөн хамгаалах ёстой гэдгээ бас бодох хэрэгтэй. За тэгээд амжилт хүсье. Хүчтэй байгаарай. За хаалтаа группийн талаар бол админ амар амархан шүү дээ. 33,000 төгрөгөө дансрын явуулаад хуулгаа явуулахад ингээ групп руу орчин. Тэгээд энэ цаг хугацаа бол ягаад ч юм чухал. Ядаж ийм юм болоод байгаа гэдгийг чи ядаж мэдчихвэл тоглоомын дүрмийг мэдж байгаа хүн арай илүү тоглоно. Гэдэг утгаар нь л энэ уншлагыг хийлээ. Тэгээд амжилт хүсье за. Хайртай шүү. Хай за
Healing буюу энэ хүзрийн сонголтоос өмнөс маань хүзрийн хоншлогын тавтай морилно. Энэ цаг хугацаа бол 2 сарын 26-наас 3 сарын 20-ны хооронд явагдаж байгаа. Энэ 3 сарыг дуустал. Энэ цаг хугацаа бол идэх цаг хугацаа. Сэтгэлийн шарх байна уу хамаагүй, муу зуршил байна уу хамаагүй, тэ өвчин зовлон байна уу хамаагүй идэх цаг хугацаа. Recovery буюу буцаад энерги нөхөх, сэрэх, босох нэг юм амрах цаг хугацаа шүү. Заяа. Хэрвээ чи ямар нэгэн эрүүл мэнд чинь бодит махан биед чинь ямар нэг өвчин зовлон байхгүй бол одоо чи амрах цаг хугацаа. Ялангуяа маш олон сэтгэлийн шарх амссан эрүүл мэндийн махан биений эрүүл мэндийн хувьд окей би зүгээрээ эрүүл гэж байгаа мөртлөө сэтгэл санааны хувьд ингээд шархалсан урвалт мэдэрсэн хүнд байдалд орсон хүмүүсийн хувьд бол шинээр эхлэх цаг хугацаа. Сэтгэл зүрхэндээ rose quartz зүүдэг хүмүүс байгаа бол энэ чамд зориулагдсан шүү. За юу. Хэрвээ rose quartz зүгээр авъя нөгөө ягаан болор авъя гэж боддог хүмүүс байгаа л чи авахд чамд айгу цохно. Ялангуяа энэ цаг хугацаанд. Маш их юм муу зуршлаасаа ер нь салъя. Зарим нэг нь хараа таймих. Тэгээ яагаад чи надад юу веб гэдэг юм. Мэдгүй яагаад чи зүгээр зарим нэг бүгдөө биш л ах та. Эсвэл алкогол жиж болно. Үгүй бол муу зуршлан зүгээр бас хэтрүүлэн ямар нэгэн зүйлийг иддэг. Эсвэл бүр идэхгүй байх те. Berkana rune буюу bird шинэ эхлэл, шинэ одоо хараа зарим нэгэн жирэмсэн хүмүүс ч үзчихэж магадгүй байна. Тэгм бол чи амрах цаг хугацаа шүү. За амрах ёстой, идэх ёстой. Маамаага төрхөөс өмнө сэтгэлийн шарх гомдол гэдэг зүйлүүдээ бүгдийг биеэс гаргаарай. За юу. Тэгжиж эргээд энэ сэтгэл дотор байгаа энэ бүх юм ингээд чөлөөлөгдөж чи өөрөө идэгжиж эргээд хүүхдэн гэсэндээ ямар нэгэн нөгөө хараа чиний дотор бий болж байгаа зүйл. Энэ зөвхөн нөгөө жирэмсэн маамаатай хүмүүстэй зориулж байгаа шүү. За идэх хэрэгтэй. Гомдол зөвхрөл юм байт юм бол ганцаараа чамаагүй цаасан дээр бичиж чамаагүй хогийн самд хий тэр бүгдийг нь тэр доторх хүүхдэд төрүүлэхээс өмнө хүүхдээ амар амгалан 50 орчинд байлаа. Чиний дотоод мэдрэмж тэр хүүхдэд мэдэгдэж байгаа учраас энэ айгуу чухал. Нөгөө талаараа энэ бол чиний шин төрөлтийн үе. Шинээр төрөх, шинээр эргээд ямар нэгэн нөгөө цоглог ирч хүчтэй чи нөгөө нэг хүн болоход би оюутан байхдаа юм байгаагүй. Эсвэл би түрүү жил ийм байгаагүй. Би өмнө нь ийм байгаагүй. Би мэдгүй сүүлийн хэдэн хоног ийм болцоод байна. Чи зүгээр л амрах хэрэгтэй. Чи зүгээр л идэх ёстой. Энэ Mercury буюу буд гарагийн буцалтын энэ нэг сарын хугацаанд чи яаж хийж байгаад өөртөө амралт өг. Амардгүй бол өөрийгөө буруутгахаа бол. Эсвэл би л тийм шийдвэр гаргаагүйсэн бол тэр хүн намайг тэхгүйсэн. Би л ингээгүйсэн бол одоо өнгөрсөн. If гэд тэгээгүйсэн бол ингээгүйсэн бол тэгвэл ингүүл гэдэг тэр нэг бүгд юм барьцаалагдсан юмнууд одоо өнгөрсөн энэ чинь өнгөрсөн цаг хугацаанд босон бүх юмыг ардаа орхи. Тэрэнд нь чи буруутай байна уу, тэр буруутай байна уу, тэдэр буруутай байна уу ерөөсөө хамаагүй за. Зүгээр л орхи. Идгээ. За тэгээ хараа хувь хүний хөгжлийн үе. Яалтчгүй энэ чиний нөгөө их хүнийг завгүй болохоос өмнө за одоо өстой дараа сар айгүй завгүй болох юм чинь энэ сар өстой нэг сайхан амраад авъя ч гэдэг юм уу. Хүнийг тийм үе байдаг штэ. Яг тэмтэй адилхан. Маргааш өглөө эрт босох юм чинь өнөөдөр эрт орондоо орж яг яалтчгүй эрт унтан ч гэдэг юм уу те. Яг амьдралын чинь юм үе. Чиний өнөөдөр нөхцөл байдал яг ямар байгаагаас үл шалтгаалаад чиний амьдрал дээр шинэ эхлэл, шинэ босго, шинэ орон зай бүх юм шинэ. Чиний хувьд юу хийх ёстой, юу идэх ёстой тэрний тал дээр чинь шинэ үе эхэлж байна. Тэгэхээр хүзэр өрчүү гэж хэлэх гээд байна хэрэг. Их ажлын өмнө, их харилцаа одоо гоё харилцааны өмнө зүрх сэтгэлээдэг. Их ажил бизнесийн өмнө бие амра, тархиан амра. Өөртөө эргэлзээ бүх юмнуудаа хорхоод явуул тэр бол өнгөрсөн. Шарх хараа шарх гэдэг бол энэ дээр хараа би нэг юм. Шарх гэдэг бол одоо ч хамаагүй ингээд
сэтрээд тэндээс шүүс вэ, цус вэ хамаагүй ямар нэг юм гарах тодорхой нэг зүйл. Сорив гэдэг бол яаж ч хөдлөсөн тэнд зүгээр тийм юм болж исэн гэдгийг л мэдэх болохоос ш одоо ямар ч өвдөлт байхгүй. Тийм зүйл. Тэгэхээр чиний хувьд шарах юун дээр байна? Санхүү дээр чинь байна уу? Сэтгэл зүрхэн дээр чинь байна уу? Махан бие дээр чинь байна уу? Тэ? Тэгвэл эсвэл зүгээр л мэдрэлийн ядаргаан дээр чинь байна уу? Бүгдийг амраа эдгээ сорив болох. Чи эзэс тэрийг мартахгүй. Гэхдээ тэрийг харах тоолондоо би одоо ийм зүйл хийж болохгүй. Би хит их нөгөө балансаа алдаад нойроо тий шөнийн нойроо алдаад тэгээд ингээ мэдрэлийн ядаргаанд ороод би ингээ ус унсан ч гэдэг юм уу тий. Тэгэхээр одоо яах ёстой юм? Чи тэрийг мэдж байгаа. Тэгэхээр одоо тэгж болохгүй гэдгээ л олох хэрэгтэй. Guidance, Panther. It's time to release your passion. Live your dreams. Хүсэл зорилгоо ил гаргаж мөрөөдлөөрөө амьдрах ёстой цаг хугацаа. New beginning. Again. Begin a new chapter in your life буюу шинэ хуудас нэ. Wow. Чи найз юу юм? Чи юунаас яагаад байгаа, тэ? Тэргэж бас мэд хэрэгтэй. You guided and protected буюу чамайг чиглүүлж байгаа талдын хүч байгаа, хамгаалж байгаа талдын хүч байгаа. Panther. Ирвэс, энэ хар ирвэс эдтэй Panther ч зөв гэж найдаж байна. За ямар ч хэлээсэн энэ харж энэ найд. Юугүй ингээл нэг вав гэнгээ явж идэг папи гүлэг биш шүү дээ тийм ээ. Энэ амтан бол хэрхэн яаж төвчээртэй хүссэн ангаа барьж авахын тулд яаж төвчээртэй хүлээж чаддаг вэ гэдгийг мэднэ. Тэгэхээр зарим нэг хүмүүс өөрийнхөө хүссэн зүйлийг авахын тулд эхлээд жоохон төвчээртэй баймаарай. Өөрийгөө амраад сурах хэрэгтэй байна. Хоёр уншлагнаас гоё юм нь энэ нөгөө сонгодог үзэр энэ гоё юм нь сонсож байгаа хүн илүү өөрийнхөө хүссэн зүйлийг өөртөө энэ надад зориулагдсан мессеж мөн үү биш үү гэдгийг чи сонгоно. Тэр нь хамгийн гоё. Being I'm kind-hearted гэдгийг энэ хараа үгсгийн алдаад байгаа байхгүй юу? Энэ R гэхтэй P байгаа байхгүй юу? Тэг би энэ I'm kidnapped гэж уншиж байгаа. Тэгтээ тийм биш л дээ. Юу гэсэн үг вэ гэхээр чи өөрийгөө хэсэг хугацаанд алдсан байж магадгүй. Kidnap гэдэг бол хин нэгнийг хулгайлах гэсэн утгатай. Тэгэхээр чи хулгайлагдсан байсан байж магадгүй. Зүгээр энэ spiritually ч юм уу те бодлороо ч юм уу зүгээр энэ төс нөгөө жишээ шүү нөгөө metamorphosis буюу нөгөө юу гэдэг лээ эний чинь чи яг хулгайлагдаагүй гэхдээ би энийг чамд чиний үзэл бодол ч юм уу чи өөрийгөө ч юм алдсан юм шиг мэдрэмжий чинь би нэг өөр ингээ үгээр хэлэх гээд оролдоод энэ дэр байгаа энергигсаа. Тэгэхээр хэсэг хугацаанд чи алга болцсон тий хэсэг хугацаанд чи биш байсан. Хэсэг хугацаанд чи хүний хин нэгний хүслээр эсвэл нийгмийн тий чамайг харж байгаа хамаатан садан найз нөхөд тань ижил хамт олон өгөөл хайртай дотны хүмүүсийнхаа нөлөөлөлд чи өөрөө биш байсан байж бол одоо гэхдээ наадах чинь дууссан. Хүзэр чамд юу гэж хэлж байна гэхээр чи open minded and open hearted буюу чи нээлттэй сэтгэл зүйтэй сэтгэл зүрхчин ч нээлттэй. Чи альва бүх юмыг айгүй нээлттэй үзэл санаагаар хардаг. Тэрнтэйгээ адилхан чиний зүрх сэтгэл хүртэл маш юм wide open буюу маш нээлттэй. Чиний энэ хүзэр дээр бичснээр болохоор хороо ертөнцийг арай илүү сайхан газар болгох юмсан гэдэг хүсэл мөрөөдөлтэй гэж байгаа байхгүй.
Яг тэрнтэй адилхан. Чи хин нэгэнтэй уулзлаа гэж бодоход тэр хүнийг илүү сайн хүн болгож чадсан да. Би л ойлгохгүй, өөр хин ойлгохгүй. Надаас өөр хин хүн. Үгүй бол энэ компанид би гарчвал захирал маань тусдаг хүн байхгүй. Эсвэл надаас өөр энийг сайн хийх хүн байхгүй ч гэдэг юм мэдгүй чи бусдын өмнөр орж маш их хариуцлага үүрдэг. Заримдаа эн чин зөв чи маш юм ийдэг зөөлөн сэтгэл зүйтэй зүрх сэтгэлтэй юм шиг болж зарим тохиолдолд чамайг өвдгөх шалтгаан болоод байгаа байхгүй. Чи тэрийг ялгамжтай өгмөр байна. Энэ аа. Чамайг гимтээсэн, чамайг хохроосон, чамайг уйлуулсан, гомдоосон, цөхрөөсөн хүмүүстэй эргэж битий найлан хайдаж харц. Тэглээгээд яах вэ? Одоо тэгээд манай тэр маань юм чинь одоо энэ маань юм чинь. Гэхдээ тэр хүн чи тех өөр шир байхгүй ш. Зүгээр л сайн мэн үү сайн уу болоо. Тэр хүнийг арам ланд буюу ийм зайнд нь үлдээд сур. Бүх хүмүүс одоо нэг хэрвээ чи ингээд нэг оффист ажилладаг бол оффист ажилладаг ихэнх хүмүүсийн бүх зовлон чи мэднэ. Яагаад тэр бүгдөө чамд ирж зовлонгоо ярьдаг. Чи бүгдэнд нь тус олдог. Гэхдээ чи эргээд ямар нэгэн байдлаар чи өвдцэн. Эсвэл сэтгэл чи шархалцсан. Үгүй бол харамссан, гунцсан, гутарсан, урам нь хугарсан. Нэг талаараа тийм. Нөгөө талаараа нөгөө талч гэж яхан болгодоо. Зүгээр л чиний сайхан сэтгэлийг эсвэл чиний халамжийг, чиний анхаарлыг, чиний хичээл зүтгэлийг хүртэх ёстой хүмүүстэй л өг. Тэгэх юм бол наадах чинь хамгийн том тусламж, хамгийн том гайхалтай хайр бол зүгээр биш хүмүүст нь өгөөд ахаар байдаг л нэг байж л ийд. Тэр яасан? Яаж гомдоосон тэгээд уучлаарай гэж очиод худлаа өнө уушлахаараа тэгээд уучлалчихдээ шүү. Уучлална гэдэг маань эргээд энэ сумаар дараа намайг дахиад миний ард нуруу руу энэгээр зоогоорой гэд зөвшөөрөл олгож байгаа гэсэн үг биш аахгүй юу? Уучлална гэдэг маань чи сэтгэл зүрхээ хоосож ийн, эдгэж ийн. Гэхдээ би тэр хүнд бол ингээд маш том хашаа татцсан. Чи авирах гэж оролдвол би чамайг яач магадгүй шүү. Өөрийгөө хамгаалах тэр чамд зүйл хэрэгтэй. За. Энэ цаг хугацаанд чамд юу хэрэгтэй вэ гэхээр идэх цаг хугацаа гэсэн тийм ээ. Хууль хүчний disappointment тэр. Хууль хүчний ямар нэгэн асуудал байгаа. Энэ нөгөө асуудалтай хүмүүс ээж магадгүй ялангуяа хайртай дотныхоо хүмүүстэй мөнгө төрний асуудал байж болно, эд хөрөнгийн маргаан байж болно. За заавалчгүй хууль одоо юу гэдэг үнэн зөв чиний буруу миний зөв гэдэг зүйл ч хийж болно. Зүгээр яг эргэн тойрныхоо найз нөхөд эсвэл хайртай дотны хүмүүстэйгээ нөгөө юм одоо юу гэдэг үл ойлголцол. Тэгээд чиний харж байгаа үнцэг болохоор яагаад те би энэ хүнд маш их юм туслах гэж хичээсэн. Эсвэл энэ хүнд айгүй хурдан тусалж байсан ч гэдэм үү. Гэтэ хараа. Энэ panther, энэ eagle. Чи уг нь ийм нөхцөл байдалд орох шаардлагагүй. Бас энэ нөхцөл байдлаас маш хурдан гарчих боломжтой. Гэтэ магадгүй тэр хүмүүс нэг юм үннийг ойлгуулах гач юм эсвэл чамаас уучлалт гуйхыг нь хүлээгээд байгаа хүмүүс гэж магадгүй. Гэтэ тэр хүмүүс эсвэл орчин нөхцөл байдал тэр байгууллага тэр бизнесмен ч юм уу бизнесвумен ч юм уу тэр газар ч юм уу мэдгүй хин ч гэсэн бидний буруу ээжээ эсвэл уучлаарай гэд чиний амьдралд үуч өөрчлөгдөхгүй зүгээр харин тэр хүмүүсийг тэгтэл нь яваад энд чи нөгөө айгу өөрөө нөгөө тэрэндээ айгу хүчин чармаалт гаргаад ингээд сэтгэл зүрхээ энерги зарцуулаад бол өдөр чамаа битээдэг гэдэг байгаа байхгүй. Маш юм greedy буюу юм балиар өөрийнхөөрөө ингээд хүнийг ингээд тийм
Өөрөө л бодё бол бусд нь хамаагүй гэсэн хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Тэгээ чиний хараад байгаа үнцэг үнэн баггүй. Чи за энэ ч нэг хувиа хичээсэн гараа андаа гэж бодож тиймээ тэр хувиа хичээсэн. Тэр чиний зөв чи чамд eagle eye байгаа бүрэгдийнүүд шиг хинийн хинбэ гэдгийг харах бүрэн боломж чамд байна. Хараад хэрхэн яаж өөрийгөө хүнд байдалд оруулахгүйгээр тэр хүнтэй дийл хийх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Дийл гэдэг нь харилцах, тохирлох. Би чамайг өөрчлөгдсөн гэж бодсон. Би чамайг энэ удаад арайч тэггүй байх гэж бодсон. Энэ бол хэний буруу вэ? Тэг боломж олгох үнийх нь буруу. Яа тэгэхээр тэр хүнийг ямар хүн гэдгийг мэдсээр ээж тэр хүнд тийм зүйл өгнө гэдэг маань. За энэ өдрийг сонгосон хүмүүсийн нөхцөл байдал дээр будын буцалтын цаг хугацаан дээр ямар зүйл өөрчлөлтөд сайн санаанд гарч байна вэ? Хайда. Knight of Pentacles. Удаан гацаанд байсан зүйлүүд, удаан гацаанд байсан ямар нэгэн зүйл заяа. Энэ чинь ажил байж болно, хувийн харилцаа байж болно. Уг бол санхүү мөнгө ч хийж болно. За. Хөдөлгөөнд орж байна. Чам руу чиглээд ирж байгаа боломж байна. Одоо харин чамаас Knight of Sword буюу энэ хараа Knight of Sword буюу Баатрын савааны хүзэр дээр Death буюу үхэл дахин дүрлэлтийн нөгөө хүн сууж байгаа байхгүй юу? Дүрс тий. Юу гэсэн үг вэ гэхээр дуусгах хэрэгтэй юмаа дуусга. Тэгжээж дараагийн зүйлдээ шинэ эхлэл рүү ор. Чиний амьдрал шинэ эхлэл ирж байна. Шинэ эхлэл рүүгээ орохын тулд хуучин зүйлээ дуусгах хэрэгтэй. Эсвэл энэ ингэж бас орчуулагдаж болж байна энэ энерги нь. Шинэ зүйл эхэлж байгаа бол өнгөрснөө бодох ойлгох хэрэгтэй. Эсвэл одоо гаргаж байгаа шийдвэртээ өнгөрсөнд би тэгсэн юм чи, өнгөрсөн тэр тэгсэн юм чи, өнгөрсөн би тэрийг битээ оруул. Зүгээр л ирээдүг байхаа. Өнгөрсөнтөө битээ хар. Тоосоор ямар нэг юм явуулахгүй байх нь хараа. Чи өөрийгөө идэхээс ингээд наад сорив болох биш шарахаар нь хэвээр нь үлдээд байгаа байхгүй хараа. Чамаа өвтгөөд хахад зуураад байгаа юмнуудаа тавьж явуул. Энэ нь бодолтой байж болно. Зүгээр л бодол. Ямар ч тийм бодит юм байхгүй. Гэхдээ чи зүгээр тэрийг тавьж явуулахгүй боддог. Одоо хүртэл өөрийгөө уучлж өршөж чадахгүй. Үгүй бол тэр хүнийг ингээд за тэгээ болоогүй юм байлгүй дээ. Тэгээд гэж бодож чаддгүйгээр юу бодоо л өөрчил. Энэ хараа хааны аягны суудал дээр хааны саваа сууж байгаа байхгүй юу? Тэг юу гэсэн үг вэ гэхээр тавын сэлэм тавын аягны хөзрийн тэр бэкграунд хөзрийн зурган дээр тавын сэлэм байгаа байхгүй юу? Энэ тавын сэлэм нэгдүгээрт хоорондоо зодтолж яадаг үзэр. Таван сэлэм, таван хүнд, тавлаа хоорондоо ингээд зодтолж яадаг үзэр. Тэгэхээр би юу гэж хэлмээр байна гэхээр энэ хүзрийг сонгосон хүмүүсийн тулд эсвэл бүгдөө зүгээр бүтшгүй зүйлийг бүтэлтэй болгоно гэж зуурснараа өөрийгөө зоож байгаа хүмүүс байна. Хааны саваг хааны аяг болно гэж бодож байна. Нэг үгээр тэр хүн хизээж тийм байх боломжгүй зүйл дээр нь тэр хүнийг тийм болно гэж итгэсэн зүйл ээж болно. Энэ нь юу гэж болно? Зүгээр миний жишээ авч байгаа зүйл. Тэгэхээр хүзрийн зургийг тайлбарлаж байгаа энэ энерги тийм байна тий. Нөгөө талаар хизээ нэг өдөр бүх юм өөрчлөгдөн гэж бодоод өөрийг чинь өвтгöd байгаа газраас явахгүй байж магадгүй. Үнэлтгүй, хүндэлтгүй, тий цалин мөнгө чинь хүснэр чинь биш гэхдээ хизээ нэг өдөр намайг сайн ажиллаа л байв. Үгүй бол мэдэхгүй. Чи өөртөөгөө дотроо тэрсэлтэхэ бойсон цаг хугацаанд яг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ ямар сони энэ энерги нь ямар ижилхэн явж байна. Араа ийм шүү заяа. Чи энэ Бордгаргийн буцалтын 2 сарын 26-аас 3 сарын 20-ны хооронд чамд ирж байгаа зүйл нь
юу чамаа гацаагаад исэн бэ? Чи юу хийх ёстой вэ? Юу чамааг өвдгөөд исэн бэ? Чи юу буруу бодож исэн, юу зөв бодож исэн бэ гэдгийг өөрлөг орно. Бодол руугаа өнгөх цаг хугацаа. Үйлдэл гадаа байгаа нөхцөл байдал руу биш, дотгошоогоо. Three of Pentacles буюу энэ хараа 3-ын зоосны үзүр дээр хараа. Энд чинь 3 зоос ингээ нэг гуруулаа ингээ бийждэг үзэр. Гуцсан чинь 3 хараа сэлэм. Ирж буй зүйл нь юу вэ? Хоосон байсан тийм. Тэр нэг бол хараа чамтай хамтрах хүн байхгүй. Нэг бол чи хүснээ хий гэхээр яг чадахгүй юм шиг тий, ганцаараа юм шиг, хинч чам туслахгүй юм шиг байсан бол одоо чи хараа энэ уснаас гарч ш. Чи нөхцөл байдлаас гарч ийн. Sun card-н дээр хараа Emperor. Юу гэсэн үг вэ? Чи өөрөө өөрийнхөө хараа амьдрал эзэн болж байна. Чи энэ харахгүй ингэ байжсэн бол чи хамгийн сайн харж штт одоо. Одоо чи хамгийн сайн харж байна. Юу надад хэрэгтэй юм? Би юу хийх ёстой вэ? Би хаашаа харах юу юм? Миний энэ байгаа яг шалтгаан би яагаад энд ирчв? Би хэрхэн эндээс гарах вэ? Хэрвээ тэгж чадах юм бол хараа 10 сэлэм. Нэг энэ алтан дээр суусан гуйлагч ингээл идэг та монголчуудыг. Тэгвэл чи нөгөө чи өнөөдөр сэтгэл зүрх чинь өөрийгөө ингээ өвтгснөөсөө болоод чи шаналж байгаа бол ирээдүйд чи хэрвээ энэ үйлдэлийг хийж чадах юм бол чи ирээдүйд тэрийг хааш нь яаж зарцуулах уу, энэ хөрөнгөө хааш нь хөрөнгө оруулах уу, энэ мөнгөө яах уу, тэрийг яах уу, чи тийм л юм санаа зовно. Яг тэгэхээр 10-ын сэлэмний зурган дээр 10-ын зоос байгаа байхгүй. 10-ын зоос чинь бүх юм байдаг үзэр. Нэг үгээр маш их ажил ихтэй, тэнд гэр бүлтэй ингээ хайртай дотны хүмүүс нэг юм нөгөө жаргал зовно гэж байдаг штэ. Нэг үгээр мөнгөө яаж өрөх үү? Хаашаа аяллаар явах уу? Тэр тийм л дээ. Гэтэ тэр тийм энэ юм л дээ энэ юм. Тэр аяллаар явах байгаа газараа сонгож байгаа нь чиний хувьд ядрамаар те стрессмэр бол. Гэхдээ энэ нь яаж өнөө маргаашаа хоолыг олох вэ гэж стресснээс хамаагүй илүү үстэй. Яг л энэ нэр байхгүй. Өмнө нь чи бүх юм харанхуй байсан бол одоо чамд бүх юм боломжтой. Чи өөрөө чамд ирж байгаа зүйл нь хараа. Чи алийг бодхоос шийдэж. Вау. Queen of Pentacles-ийн суудал дээр High Priestess буюу чи юу хийвэл чиний амьдрал тогтвортой болох вэ? Чи яавал чиний сэтгэл зүй амар амгалан байх вэ? Чи юуг сонгох ёстой вэ гэдгийг чи мэдэх ёстой цаг. Энэ бүтэн сар. Энийг 2 сараас 3 сарын хооронд болж байгаа үйл явдал. 2 сар 3 сар гэсэн үг шүү дээ. Би бол энэ хүзрээр явах хэрэггүй байсан. Гэтэ энэгээр явсан. Учиртай л байсан юм шиг байна. За зөвлөө. Four of Cups. Тэр чамд амьдрал илүү сайхан зүйл бэлдэж гин, илүү сайхан зүйл өгөхийг хүсэж гин. Чи тэрийг хүлээж авч чадахгүй. Чи шал өөр юм хамаг анхаарлаа зарцуулж ирмэ. 10-ын сэлэм. Нэгдүгээр энд шивээс байгаа нь шивээс хийлгэхэд өвддөг. Гэхдээ энэ бүхэн дуустав. Дуусны дараа хэрвээ чи тэр шивээс нь дуртай байсан бол энэ бүхэн харагдахтаа гоё. Гэхдээ энэ утга нь ингээд нөгөө юу гэж хэлэх гээд байна вэхээр энэ бүхэн дуусч байна. 10-ын сэлэм хараа. Хүнд нөхцөл байдлууд дуусч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ эндээс үлдэж байгаа юм нь юу вэ? Энэ хүнд нөхцөл байдал амьдралын чинь энэ идэх хэвээр тий энэ амрах хэвээр мэдгүй чиний үдэд хуулсан энэ бүхэн дээрс чиний энэ шивээс чиг чиний амьдралд ингээд тод үлдэж байгаа юм юу юм?
Чи эндээс юу авч үлдэх вэ? Чи энэ зовлон, энэ туулсан амьдралын энэ хүнд хэцүүгээс чамд сурахыг хүсэж байгаа, заахыг хүсэж байгаа юм юу юм? Чи энэ бүхнээс гарахтаа аваад гарах амьдралын ухаан нь юу юм? Тэр энэ бүхнийг туусны хүчин юу ч ойлгохгүйгээр ингээ усан толгоолоод эндээс гарвал үнэхээр энэний зовсны шалтгаанч байхгүй. Хай харамсалтай. Яагаад эртөө эзэн нэг дахиад энэ зүйл тавтагдана. Тэгээд энийг давтахгүй тул би наад хижээлийг чи үзээд гэрийн даалгавраа игээд нэмэх авцсан. Одоо наад чи хамаагүй гэхийн тулд чи эндээс ойлгох ёстой юм ойлгох ёстой. Авж үлдэх ёстой юм авж үлдэх ёстой. Ингэж жинкнээс хийлэнг болно. А зүгээр л азар тий ингээд гараад тэгээд юу ч ухаараагүй, юу ч ойлгоогүй дахиад нөгөө зам руу орох юм бол дахиад тулахаас өөр харахгүй. Judgment. Дуудлага сэргээд нүдээ нэгээд хар. Дуудаж байгаа байхгүй. Нүдээ нээ. На байгаа байдлаа хар. Ямар юм те? Ямар юм? Page of Swords. Page гэдэг бол шинэ хуудас, sword гэдэг бол ухаан, мэдлэг, тэ чадвар, суралцах зүйлүүд. Тэгэхээр юу вэ гэхээр it is what it is буюу байгаа юм байгаа л юм шүү дээ. Чи ямар нэгэн зүйлийг өнгөтөөр зурж тэ хин нэгнийг сайн сайхан болгох гэж чи тэр хүний хараа энд нэг юм хүн байгаа ахгүй юу? Энэ хүмүүс энэ үзрийг сонсож байгаа хүмүүс дунд нэг бол гэр бүлээ бүтэн байлгах гэж, нэг бол өөрийгөө за энэ бол жоохон хүнд сэдв шүү заа. Өөрийгөө мундаг хүн гэдэгтээ өөртөө итгүүлэх гэж нэг үгээр. Гэхдээ хичнээн мянга хичээсэн ч тэр тийм зүйл биш бол тэр тийм зүйл биш л гэсэн. Нэг үгээр чи мундаг байж болно, чи сайн хүн байж болно, чи сайн ажилтан байж болно, чи сайн бизнес эрхлэгч ч юм уу, компани юу ч хийж болно. Чи сайн ах дүү их чанх юу ч хийж болно. Гэхдээ чиний сайн муу тэнд байгаа хүний чамд гаргаж байгаа үйлдэлээр тодорхойлогдно гэвэл боломжгүй ш. Энд тийм юм хүсэж байгаа юм байгаа хгүй юу? Би энийг гэдгэн энэ хүнийг би өөрчилнө. Энэ мэдгүй яах гэдэг юм бүү. Тийм зүйл гэж байхгүй. Чи юу өөрчилж чадах вэ? Чи өөрийгөө л өөрчилж чадна. Чи яаж чадах вэ? Чи нөлөөлж чадна. А нөлөөлөгдөхийг хүссэн хүмүүс нөлөөлөгдөх юмдаа л нөлөөлүүлдэг. Чамаа хараад эерэг үлгэр жишээ аваад урагшаа яваад явж байгаа хүмүүс бол тэр хүмүүс хүссэн учраас. Чи 1000 алхам бүрийн заагаад тэр хүмүүс албаар ингээд идэв юм уу? Эсвэл санаандгүй гიშгээд идэв юм уу? Чиний гიშгсэн мөрөн дээр гიშхгүй гэд зөрөөд өөр газар очиж гიშгэж байгаа бол тэр өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа хүн нөхцөл байдал орчоол гэсэн үг. Тэгээ тийм юмнаас олж өөрийгөө зовоож, үлийн үзэж шаналгаж ирсэн дөрвөл өөрийгөө өөрчлөхийг өөрчлөө, тэгээ эдгэрхийг эдгээгээд уучлаад өөрөө өөрийнхөө kingdom, queendom тэгээ юу гэдгийг өөрийнхөө орон зайг бий болгосон нь чиний амьдралд хамаагүй илүү. Чи нэг тийм юм хийгээж чи чадчих чам царай мөнгө байна зүс байна бүх юм байна чи тэгэн штэ. Тэг чи яага хийдгүй юм. Нэг хүмүүс тэгж хэлдэг юм байдаг штэ. Хүнд юу хийхийг маш сайн заагаад байдаг мөртөө өөрөө тэрийгэ хийхгүй байна гэдэг чинь энэ хүдрийн энерги бол чи хэнийг ч илүү сайхан хэн нэгэн байгаасаа гэж хүссэн чамд тэрийг хийх боломж байгаа юугүй юу гэдгийг эхлээд хар. Хэрвээ байвал чи тэр хүнийг хий гэж түлхэхээс илүү чи өөрийгөө өөртөө хий. Өөрийнхөө суудал дээр чиний хийж чадах зүйлийг өөр хүнийг чи хийж чадах ёстой гэж авчиж суулгачаад өөрийнхөө орон зайг сүрүүлж исэн дөрвөл тэр хүн өөрийнхөө хийж чадах юм хийгээд чи өөрийнхөө хийж чадах юм хийсэн илүү үр дүндээ бас чамд аюулгүй. Чи одоо байгаа шиг ингэж шанал зовж гэмтэхгүй байхгүй.
Энэ нь сэтгэл зүйн тал дээр ч юм уу, spiritually ч юм уу, сүнслэгээр ч байна уу, энергийн тал дээр ч юм уу, махан биений тал дээр ч юм уу хамаагүй. Зүгээр л энэ цаг хугацаа бол чи өөрийгөө өвдөгж байгаа зүйлийг олж илэргүүлээд байхгүй болгоод чи өөрийгөө жаргалтай болгох байр суурин дээр тий эсвэл энэ мэдгүй энэ хараа чамд ирж байгаа боломжийг сонсох ёстой цаг үе. Нүдэ богоо чихээ далалаа сонсохгүй гэх цаг үе биш. Энэ бол илүү дутуу бүх тэр chaos дуу хоолой те хэрүүл шуугаан бусдын үзэл санааг хол хаяад чимээгүй байлгаж агаад өөрийгөө сонсох ёстой ганцаараа байх ёстой цаг хугацаа. Хэрвээ чи санаатайгаа санамсгүйгээр ингээ ганцаараа болж үлдээд байвал баярлаж хүлээж ав энэ цаг хугацаанд дуу сонс, хөгжим сонс, юм үз, өөрийгөө сонсох гэж оролт зүгээр л бодтой байгаагаар нь нөхцөл байдлыг хар. Юу чамааг өвдөгж гин? Чамд өөр ямар боломж байгаа вэ гэдэг хар. Oh my god, надад ямар ч боломж байхгүй, хинч байхгүй биш. Чамд чи байгаа байхгүй юу? Өдрийн тэг гол дээр сан карт агаад юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө амьдрал, энерги, ажил, төрөл бүх зүйлдээ өөрөө чи эзэн бай. Тэгвэл нар гана. Чи эзэн байх хэрэгтэй. Окей? За тэгээд хаатай групп сонирхвол та хэд маань зүгээр нөгөө бүртгүүл төлбөр шилжүүлэл хуулга шийдчихээрэй. За админ заманда газ аль болох оруулахыг хичээнэ. Гэхдээ таад маань зүгээр хүсвэл тэнд угаасаа цаг нь болсон хүн л ордог. За цаг нь болоогүй бол хичнээн хүсэж яаж игэж орохгүй. Тэгээд таад маань амжилт. Тэгээд энэ цаг хугацаа бол зүгээр өнгөрүүлэх цаг хугацаа биш шүү. Өөрийгөө эдгээгээд хайрлаад glow up буюу өөрийгөө илүү сэрэх мандах цаг хугацаа шүү. За турбака хайртай шүү. Хайза learning буюу энэ хөзрөөр сонголттой байсан хүмүүс маань хөзрөх хандлага тавтай морилно. Будын буцалт гэдэг энэ цаг үе дээр боловсрал дээр сурах зүйл дээр өөрийгөө хөгжүүлэхдээ ямарваа нэг зүйлийг илүү болгох дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа чи өөрийгөө сонсъё, өөрийгөө илүү судлъя, би өөрийгөө олж мэдье гэж байгаа хүмүүст бол энэ бол цаг хугацаа. Хамгийн зөв цаг хугацаа. Ямар нэгэн зүйлийг суралцъя, юу ч хийж болно шүү дээ, тийм. Маникюр, педикюр, эсвэл одоо ингээд бид нар бол юуг хаанаас л бол хаанаас сурч болохоор болсон шүү дээ. Тэгэхээр чи өөрийгөө нэг илүү тийм мэдлэг олгоё, би өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, би өөртөө илүү сайхныг суралцах боломж олгомоор байна гэж бодож байгаа л энэ айгу зөв цаг хугацаа. Надис рун. Delays, harshness, restriction, resistance, leading to strength. Чамайг шалгах, сорих тийм үйл явдлууд гарч иж магадгүй. Энэ бол энэ шалгаж сорж байгаа, эсвэл хойшлогдож байгаа. Үгүй бол нэг юм юу болоод байгааг нь мэддэхгүй үйл явдал энэ цаг хугацаанд нөгөө 2 сарын 26-наас 3 сарын 20-ны хооронд буюу 3 сарыг дуустал ямар нэг юм болох юм бол юу гэж хүлээж авах вэ гэхээр энэ бүхэн нэг би даван туулах ёстой. Гэхдээ хэрхэн яаж? Тэгээ эндээс юу сурах уу, юу ойлгох уу гэдгээ сайн бодох хэрэгтэй шүү. За. Энэ бол өөрийг чинь хараа. Би ийм юм дээр илүү дутмаг юм байна. Би энэ зүйлийг суралцах хэрэгтэй байна. Би ийм зүйлийг илүү судлах хэрэгтэй байна. Бас ийм хууль дүрм журм байдаг ч юм байна гэдэг юм уу. Мэдгүй чиний амьдрал нөхцөл байдал дээр мэдгүй байгаа тийм. Ямар нэгэн зүйлийг чи анзаарч болохын тулд ямар нэгэн obstacle буюу саад тотгортой ч юм уу таарах үедээ чи хэрвээ ямар нэгэн зүйл чамайг стресстүүлэх юм бол хэрвээ ямар нэгэн зүйл чамайг хоошин татах юм бол чи тэрийг oh my god why me бурхан минь гэж нөгөө шаналхын хооронд би энийг илүү сайн сурах хэрэгтэй байх. Энийг илүү сайн ойлгох хэрэгтэй байх гэж бодорой. За юу adaptability буюу dragonfly хөрөх чадвар.
Айгуу чухал нөө миний санал ширтэ. Тэр нөхцөл байдалд хүрэх чадвар айгуу чухал байна. Энэ цаг хугацаанд яагаад вэ гэхээр нөгөө энийг чи юу гэдэг вэ? Юу хийх хурд гэдэг вэ? Шийдвэр гаргах хурд. Ямарваа нэгэн шийдвэр гаргах хурд гэж байдагтай адилхан чи ийм нөхцөл байдалд хүрэх чадвар гэдэг зүйлийг маш сайн сурах хэрэгтэй. Энэ нь чиний амьдрал эсвэл ирээдүйд маш их нөлөөтэй учраас энэ цаг хугацаанд энэ зүйлийг сурах гэж чамайг жоохон түлхэж магадгүй шүү за. Тэгээд аливаа юмыг хүн дээр хүлээж авч айгүй тэгж хүн дээр ойлгох ямар ч хэрэггүй шүү гэж. Хөнгөн гэдгийг би дандаа хэлдэг. Хөнгөмсөг биш. Аливаа юмыг хөнгөн лайт буюу хүн дээр хүлээж авахгүйгээр хөнгөн хүлээж аваад за энэ хүн ингэж хийж дээ онцгүй юм ярьж энэ да. Гэхдээ иймэрхүү хүмүүс байд юм байна. Ийм хүмүүс ингэж манипуляц хийхэд би ер нь бол ингэж реакц үзүүлж байна. Тэгэхээр би юу гэсэн үг вэ хэрэг хин нэхэн дуртай нь ирээл намайг ингээл өдөж ингээл нэг үгээрээ ингээл хатгаал намайг ингээл тис тас гээл дэлбэлж чадах юм бол би юун дээр анхаарах хэрэгтэй юм. Би юун дээр сул байна тий. Баргийн үний үгэнд хөдлөхгүй байж ижтэй анализ хийж иж эргээд харамсахааргүй нөхцөл байдал дээр үйлдэл гаргаж иж ирээдүйд чи илүү хүчтэй нэгэн бол. Тэрнээс биш зүгээр л хин нэгэн дургу өрсөн үг хэлсэн болохоор би тэгээд тэр нь нөгөө төсөө ялгахдаггүй үйл явдал ч юм уу гаргацдаг бол эн чин нөгөө болоог байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэнтэй адилхан чамайг амьдрал дээр болж байгаа юмнууд дээрээс lightness and joy гэж байхгүй. Нэг бол заримдаа айгүй хариуцлагыг айгүй хүн дээр хүлээж авдаг хүмүүс ээж магадгүй. Одоо юу гэм хүн амьдрах ёстой бас жаргах ёстой, ажиллах хэрэгтэй, ажил нь ихтэй амарна тий. Бас хүн айгүй хичээн. Гэхдээ бас have fun боёо хөвгчлөлтэй байх боломжтой. Нэг юм юмыг ингээд нэг юм өнөөдөр амьдралд чинь нэг зүйл тохиолдсон ч тэрийг заа болно бүх зүйл сайхан болно. Зүгээр гаргалгаагийн л болох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм талаас нь хөнгөн хүлээж аваарай гэж юм шүү. За юу. Хэрвээ тэгж чадах юм бол чи өөртөө байгаа бүх чадваруудыг тултал нь ашиглах боломжтой. Чи хүн дээр хүлээж авч нөгөө хүрэх чадвар байхгүй байх юм бол нөхцөл байдлыг нөгөө potential буюу боломжтой тултал нь ашиглаж чадахгүй байна л гэсэн. 666 wake up call. Wake up. Сэрэрэ гэж байна. I'm centered буюу би төвийг сахдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө хэлэх гээдсэн юм айгүй ойлгомжтой тийм. Хэрвээ чи хилэлцээр хийдэг ч юм уу, компанид ажилладаг, эсвэл хувийн бизнестэй ямар нэгэн хүн ямар нэгэн үйл зан үйл ч юм уу, эсвэл үйлдэл үг хэллээ гэж бодоход тэр дороо тесэрчдэг байх уу? Эсвэл тэ юу болж байгаа? Examine your current situation буюу болж байгаа нөхцөл байдлыг examine хий буюу шалга. Энэ бол бодол төр ч яригдаж болно шүү дээ. Эсвэл positive vibration буюу чи ингээд амар гоё moodтэй байлаа гэж үү. Бид нар угаасаа л тэгдэг шүү дээ. Ингээд нэг амар өнөөдөр ч гоё өдөр гоё яана зам дээр нэг балан урдуур хавар ороод эсвэл ингээд зүгээр ээж яхад ингээд өдөөд стресстүүлчихдэг шүү дээ. Тэгээ тэр үед нь хэрхэн яаж өөрийгөө ингээд энэ хүнд яаж би реакц үзүүлж гин энэ хүмүүний үйлдэл би яаж яана да эргээд би яах нь вэ тийм болохгүй болох юм бол би өөрийгөө би ингэж болохгүй би арай хүлээцтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү арга хэмжээнүүдээ авахыг хичээгээрэй гэж шүү за. Энэ бол зүгээр жишээ дээ. Тэгэхээр чиний нөхцөл байдал дээр butterfly, dragonfly, бахан fly. Change for the better. Чи энэ хугацаанд чиний амьдралд гарч ирсэн хүчээр болон сайн дураараа суралцж байгаа бүх зүйл чиний амьдрал болон чи ямайг илүү байтай нэгэн буюу илүү хуучин байсан чамаас илүү нэгэн болохын төлөө болж байгаа үйл явдал. Нэгдүгээр, хоёрдугаарх нь чиний амьдрал эсвэл нөхцөл байдал, ажил төрөл, ойр дотны хүмүүстэй чи өөрөө маш том өөрчлөлтөнд орж байна. Авгалдаа байха болж гинэ л гэсэн үг. Үт авгалдаа байха болоод нисдэг гэдгээ ойлгох цаг хугацаа болцоо л гэсэн. Dragonfly байна уу? Butterfly байна уу? Нисэн штэ. Тэгэхээр
нисдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Young woman dealing with relationship with young woman. Энийг би яагаад чараа? Энэ wishbone, wish is granted. Чиний унт болохгүй бүтггүй гэж бодсон ямар нэгэн хүсэл мөрөөдөл чи аль хэзээ унтарсан тий миф одоо миний тэрийг сорно гэдэг юу л алдаа эсвэл одоо би ч тийм хийнэ гэж байхгүй эсвэл өө тэхээс өнгөрсөн ч юм уу ер нь нэг юм тэгнэ гэдэг бодлоо толгооноос авч хайдаа гэдэг ямар нэгэн хүсэл чинь биелнэ. Сая унтарсан харсан тийм. Тэгэхээр юу вэ гэхээр залуухан байхдаа, жоохон байхдаа эсвэл би young woman гэдгийг чиний дотор хүн гэж ойлгож байна. Young хүүс ялгаагүй за. Хүн болгоны дотор нөгөө inner child гэдэг шүү дээ. Хүүхэд нөгөөний хүүхэд байгаа л гэж ярьдаг тийм. Тэнгүүд чиний хүүхэд байхдаа хүсэж исэн ямар нэгэн мөрөөдөл унтарцсан тийм. Бүр ингээд мартцсан баг. Биелнэ. Хэрвээ тийм биш бол чиний нэг бодоод байгаа маш их юм хичээгээд байгаа зүйл биелэх боломжтой. Broken ring. Parting of the Зарим нэг нь салалт гэдэг зүйлийг үзсэн байгаа хүмүүс байна. Тэ? Зарим нэг нь бол хамтрагч бизнес хийж байгаа хүмүүстэйг одоо гэдэг бид нар ингээд хамтрахаа болдог шүү дээ. Хоёр тийшээ бизнесээ хувааж аваа салдаг. Тийм нөхцөл байдал ч үж магадгүй. Тэгээ тийм байдал чиний амьдралд юу ч тохиолдсон байсан гэсэн. Энэ бол чиний амьдралд сурах ёстой зүйл л гэсэн. Тэгээд Эрвэхэ гахаа хоёр хоорондоо ноцтой байж гэж бол бодохгүй. Тэгээ ижил тэмдээтэй байсан ч гэсэндээ эрвэхэ хизээж гахаатай ноцтой гэж бол бодохгүй. Тэгэхээр чи заримдаа чамааг ингээд гомдоосон, чамаа хүнд байдалд оруулсан тэр нөхцөл байдал дээр чи хичнээн тэр хүн эсвэл тэр байгууллага, тэр албан газар, тэр нөхцөл байдал чамд шударга биш хандсан гэж бодсон ч гэсэндээ баярлах хэрэгтэй. Яагаад гэхээр чи тэнд байхсгүй учраас тий чи тэнд байх боломжтой тэр нөгөө энергийн тавтамжтай уяал хийзээ өнгөрүүл зайл хийзээ ингээд өсөө явчихж байгаа учраас чи өөрийгөө дараад эсвэл өөрийгөө дутуу үнэлж хамаагүй тэнд байя гэж бодсон ч энерги худлаа ярьдгүй гэж би танад хэлсэн дээ. Ижил төвшөнд биш бол үргэлжил юм байна. Ойлголцохгүй. Боломжгүй. Амар сони хаалт иргэнэ. Энэ дунд хэнийг чамд гомдмоор үг хэлжсэн ч чи эргүүлээд үг дуурч чадаагүй хүмүүс хийж магадгүй. Тэгээ заавал үг дуурна гэдэг нь муухай үг биш л те зүгээр хэлээ гэж бодно. Илээг хүмүүс байж магадгүй шүү да. Store. Маш их зүйлийг үзсэн, дуулсан. Star card бол healing card байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хүртэл өдийг хүртэл туулсан зам мөр үдсэн туусан бүх юм чинь чамайг илүү тав тухтай байлгахын тулд нэг талаараа нөгөө талаараа чамайг бусдаас тод гэрэлт учраас гэрэлтүүлэхийн тулд ч юм. Зарим нь угаасаа тод гэрэлтдэг хүмүүс. Зарим нь энэ чиний сурсан зүйлүүд чамайг бусдаас ангид байлгахын тулд. Four of Swords, Four of Wands энэ бүхэн энэ хөдрийн юу болохоор амьдралд ч ирж байгаа сайн сайхан зүйлүүдийг харж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр нэгдүгээр сэтгэлийн амар амгал ярьж байна. Зарим нэгэн хүмүүс гэхдээ бүгд биш шүү. За та нар бити ингээд оо гэж хүлээж аваарай.
Яалтчгүй зарим хүмүүс салсандаа сэтгэл санаа нь амар амгалан байна. Хичнээн гунигтай ч гэсэндээ хинч байхгүй юм шиг хоосон болсон ч гэсэндээ сэтгэлийн амар амгал. Нөгөө төгөр нь за тэр гэр бүлтэй ч юм усын харилцаатай хамаагүй хүмүүс маань байгаа штэ. Тэр хүмүүс болохоор чи хий гэж бодож ирсэн зүйлдээ. Эсвэл өөрийнхөө би нэг ийм их хүн баймаар юм гэж бодож байгаа зүйлээ хийх хэрэгтэй. Чиний сэтгэлийг амар амгалан тайван байлгадаг зүйлээ хийх хэрэгтэй. Илүү сайхан зүйлүүдийг харах боломж чамд байгаа. Чи од шиг гялалзах боломжтой. Яагаад гэж хараа. Чи нэг зоосыг энэ гурав хуваах, энд байгаа зоосоо харахгүй байхгүй. Тэгэхээр чи одоо байгаагаас илүү санхүүгийн нөхцөл байдалтай. Одоо байгаагаас илүү алдартай. Үгүй бол чиний байгаа хийсэн зүйл те одоо сэтгэлийн амар амгалан тэр 50 байгаа чинь чамд амьдрал дээр илүү сайхан зүйлүүдийг авчиж өгөх боломжтой. Вау! Full Empress. Нара. Яалтчгүй амьдралаа шив цоо шинээр эхэлж байгаа хүмүүс байна. Гэхдээ энэ удаад чи full мөртлөө Empress эхэлж байгаа байхгүй. Нэг харахад чи амьдралаа шинээр эхэлж байгаа юм шиг боловч эсвэл карьераа, үгүй бол бизнесээ, үгүй бол шинэ хотод нүүж очиод ч юм уу тийм мэдгүй ямар нэгэн байдлаараа. Гэхдээ чи ахаад гараан дээр зогсож байгаа мөртлөө a fool буюу гинэн тэнгээр биш Empress-аар эхэлж ингээ боддоо. Эрэгтэйчүүд нь Emperor. Өмнө нь чи авгалтайгаар гараа гүйсэн бол энэ удаа чи гарааны зураасан дээр Empress буюу эрвэхээр ирж байна. Тэгэхээр харамсах байхгүй байгаад. Харамсайхан байхгүй нэгдүгээр, хоёрдугаар өөрийнхөө үн цэнийг мэдэр, өөрийгөө эрвэхэ гэдгийг мэдэр. Чи өт биш, авгалтай биш. Чи Empress гэдгээ мэдэр. Чи хинч нэгэн биш. Зүгээр нэг хин нэгэн биш чи Empress. Юу гэхээр дөрвөн хатны шинжийг агуулсан хаттын хатан гэж бод. Empress гэдэг бол одоо хараа хүүхэд төрүүлэх, шин санаа төрүүлэх, бизнес төрүүлэх, бус бүх юмыг үржүүлдэг, тэ төлжүүлдэг, илүү сайхан болгодог. Тэр энерги. Тэгээд жоохон зоригтой бай. Амьдралд чинь шинэ эхлэл ирж байна. Зоригтой бай. Өвд эдсэн чамаа хамгаалж байгаа, харж байгаа. Комфорт зоноосоо гараарай гэж байна. Хэрвээ чи стар баймаар л байгаа бол хүснээ аммаар байгаа бол чиний хийж байгаа зүйл бусдаас тод байгаасаа гэж хүсэж байгаа бол чи өөрөө бусдаас тод гэрэлтээсээ илүү одоо юу гэх тэнтэй санхүүгийн хувьд илүү боломжийг олмоор байгаа бол чи зоригтой алхам хийх хэрэгтэй. 8 of Wand-ийн зурган дээр 8 of Sword буюу 8-ын сэлэн байна. Тэгэхээр юу гэх юм яалтчгүй хараа маш их юм сурж байна. Амьдрал чамд заагаад байна уу чи өөрөө сураад байна уу гэдэг нь чи хүсээд сураад байна уу эсвэл зүгээр санамсаргүй амьдрангаа сураад цалинтай сураад байна уу тэгээ цалинтай практик дээр сурж байна уу гэдэг нь чиний хүн болгоны хувьд бол ондоох. Гэхдээ энэ удаадаа энэ хараа 2 сар 3 сарын үед 2 сараас 3 сарыг дуустал энэ цаг хугацаанд сурсан тэр амьдралаас авч байгаа сургамжтай боддоор тийм сурж байгаа зүйлүүд чиний амьдралыг маш удаан хугацаанд амар амгалан тайван бас өөрийгөө олоход ч туслаа. Өөрийгөө хэн бэ гэдгийг олоход аюу их тус болно шүү. За ирж буй сайхан зүйл нь юу вэ? Ирж буй сайхан зүйл нь юу вэ? Энэ цаг хугацаанд 6 of Wands 6-гийн сава ялалт. Seven of Swords. Удаан хугацаанд өөрөөсөө нуугдаж, эсвэл өөрийнхөө хүсдэг зүйлээ хааж, одоо нэг өөрөөсөө энд яаж юм юмнууд байна. Чи өөрийгөө жинхэнэ хэн бэ гэдгийг нуудаг байсан бол энэ цаг хугацаанд ил гарч ийн. Мөн хараа чиний амар амгалан эсвэл чиний
боломжийг хулгаардаг байсан хүмүүсийг чи нээж илрүүлж байна. Амьдралаасаа гаргаж ийн гэсэн үг. Ace of Cups. Тэр араа. Ace of Cups. Цоошин эхлэл. Чи ганцаараа байгаа мөртлөө амар аж аргалтай байна. Зарим хүмүүс нь энд зүгээр л ганцаараа байхыг илүү үздэг хүмүүс байна. Амжилтанд хүрэхэд заавал чамд хин нэг хэрэггүй би чадна гэхдээ чи зожиг хүн биш. Гэхдээ ганцаараа байж чаддаг хүн. Нөгөө олон хүний дунд ганцаарна гэдэг чинь ямар аимшигтэй мэдрэмж вэ гэдгийг мэдэрч үзэх хүмүүс ээж магадгүй. Амьдралаас маш их юм сурж байгаа хүмүүс байна. Хараа энэ дэвшлээд би ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ хэрвээ биш бол чамд хамаагүй шүү. За битээ өөр дөрөө албаар хүлээж аваарай. Зүгээр нэг хүн байна. Гэрлэлт гэдэг бол шорон байлаа. Тэ нара дөрвийн сав бол гэрлэл. Гэтэ энэ дөрвийн сэлэн байна тийм. Энэ хүн амар амгалан байна. Эндээс гарч байгаа байхгүй. Тэгээ гав ганцаарнаараа. Ганцаархаа хэлээд үзэж. Яг энэнтэй адилхан энэ заавал гэрлэлтч байх алгагүй. Зүгээр л харилцаа, ямар нэгэн харилцаа тий, ямар нэгэн чамайг өөрөөрөө байхыг хүлээн зөвшөөрдгөө орон зайнаас чи гарч намайг хүлээж зөвшөөрдгөө эсвэл намайг үнэлдэггүй, хайрладаггүй орон зайд олуулаа байсанд орвол өөрийгөө хүлээн зөвшөөрсөн орон зайд ганцаараа байсан дээрээ гэдэг илүүд үзэж байгаа хүмүүс энд байна. Энэ чамд ирж байгаа. Чи амжилтанд хүрэхийн тулд заавал олон хүмүүс чиний араас гүүгээрээ гэж ойрлох ямар шаардлагагүй. Хин ч чамайг дэмжихгүй, ямар ч үзэгчийн суудал дээр эсвэл чиний хажууд хин ч чамайг дэмжихгүй байсан чи тисэж твцээр гүүсээр агаад барианд орж ирж байгаа, ялж чадж байгаа, эцсийн тэр оноог авч чадж байгаа, хүсэндээ хүрч чадж байхад чи ялагч ахгүй юу? Тэгэхээр чиний амьдрал энэ орж ирж байна. Тэ Ten of Wands. Хүнд. Маш их нөхцөл байдлаар ганцаараа тэ ялалтыг чинь эсвэл чиний нөгөө үр шимий чинь тэмдэглэхэд олон хүн байдаг хэрнээ яг ингээд өөрийнхөө тэр бүх зүйл дээр ганцаараа зүтгэдэг, ганцаараа байдаг тийм хинч миний хажууд байхгүй гэж боддог тийм хүмүүс байсан бол Ace of Cups буюу чиний зүрх сэтгэл Nine of Wands тэр айгу хүнд хайртай дотны хүмүүс нь ингээд нөгөө энэ хорвоогоос явсан хүмүүс чиний хажууд танаа чамаа хамгаалдаг. Энэ өвөг дээдс чинь байна уу? Өвөө эмээ чинь байна уу? Аав ээж чинь ч юм уу мэдгүй тийм. Тэр хүн хажууд байсан бол гэж бодох. Үгүй бол намайг илүү дэмждэг хэн нэгэн байсан бол эсвэл энэ хүн маань намайг дэмждэг байсан бол хань ижил маань үгүй бол ах トゥ ус маань үгүй бол манай ажлынхан мэдгүй энэ. Гэхдээ чи ялалтанд хүрнэ. Чамайг ялалтанд хүрэхийн тулд чамд чийл хэрэгтэй. Ардчаа хамгаалж байгаа өвөг дээд зүгөө юм чинь байна. Хэлсэн штэ би энэ дээр хараа. Энэ дээр хэлсэн, энэ дээр хэлсэн те энийг харж байгаа ах тийм ээ. Full card-ны энэ бол хамгаалалт. Чи зөрөгтэй алхам хийхэд чиний арыг дагаа хамгаалж байгаа. Чамайг харж хамгаалж байгаа сахиус нь ингэрүүт чинь гэж үздэг. Тэгэхээр 10-ын саваа бол гоё үзэр. Юу гэсэн үг вэ гэхээр чиний хүнд амьдралын төгсгөл, чиний ялалт, чиний гялалзах үе. Харин гэхдээ энэ цаг хугацаанд хийсэн, сурсан зүйлүүд чамайг ирээдүйн ялалтанд явуулчихна. The Magician зөвлөгөө нь юу? За зөвлөгөө нараа Magician. Чамд бүх боломж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи ямар дуу тавих? Чи ямар дуу сонсоороо тэрийг л тавь. Чи яагаад тэгэхээр DJ? Чи амьдралаа ямар байлгамаар байна? Чиний гарт бүх юм байгаа байхгүй юу? Чам бүх боломж байгаа. Ажилтан байхаа болоод яаж гинөө? Инженер болж.
Чамд өгж байгаа зөвлөгөө нь чи өөрд ажилтан байхгүй. Чи энэ хүнд хэцүү нуруунд дээр 10 саваа үүрсэн хүнд хэцүү нөхцөл байдлууд дуусч байна. Одоо чиний амьдрал чи амьдралаа сурсан байна уу? Номноо сурсан байна уу? Яаж юу сурсан чи хамаагүй. Гэхдээ энэ цаг хугацаанд чи бүх юмнаас ямар нэгэн зүйлийг сур би юу эндээс авч сурах ёстой вэ гэдгээ сурч чадхал юм бол чи араа 10-ын саваа дуусаад Ace of Wands буюу нэгin саваар эхэлж байна. Нэгin саваар эхэлж байгаа энэ амьдрал цаг хугацаа чинь чи өөрийнхөө хүснээр амьдрах, хүсээд passionate тийм дурлаж хийх тэр зүйлээ хийж амьдрах тэр цаг хугацаа. Queen of Wands надаа чи хүчтэй, чи инженер нахгүй амьдралынхаа энэ чиний амьдрал карьерийг чинь барилга гэж үзэх юм бол өмнө нь чи барилгын туслах ажилтан байсан. Нөгөө би чадна байсан биз дээ. Юу чадахгүй гэхдээ би чадна. Тэгээд нөгөө чадахгүй ч юм байхгүй, чаддаг ч юм байхгүй, хийсэн ч юм байхгүй ингээд нөгөө зоосоо хуваагаад дуусна. Яагаад гэхээр чи юунд ч төвлөрч чадахгүй. Бүх юм руу гүйжсэн учраас. Харин одоо чамааг энэ мод гарагийн буцалтын үеэр юу хийгээсэ гэж чи өөрийгөө юу хий сайн чаддгаа би хинбэ гэдгээ сайн ол. Тэгээ тэр чадахгүй болохгүй бүтгүү гэсэн бодлоос өөрөө оргон зайл. Эсвэл чамайг тэгж хүлээд цагдаад байгаа нөхцөл байдлаас гарах чаргаа олох. Тэгэж чадах юм бол чиний амьдрал вау. Knight of Wands тэр боломжгүй гэж бодсон зүйлийнхаа дээгүүр харайх үе гарч. Knight of Wands хүссэн зүйлийнхаа төлөө дайчин бай. The world. Wow. Энэ надад энтэй ингээ холбогдсон шиг харагдаж байна. Тэр дээрээс чамайг харж манж байгаа хайртай дотны хүмүүс байгаа. Чиний сайн сайхан явах, чиний хүсэл мөрөөдөлтөө хүрхийж харж байгаа хүмүүс те. Чиний чамайг ганцаараа хэцүү байгаа гэдгийг чи мэдж байгаа. Гэхдээ чамайг чадна гэдгийг бас мэдж байгаа. Чадлаараа чамд тусалж байгаа. Тийм хийсрүү орон зай байна. Яалтчгүй. Тийм. Ийм далдын тий чи харахгүй байгаа. Knight of King of Pentacles. Хааны зоос. Вау. Энэ хүзрийг сонсож байгаа хүмүүст ингэж хэлье. Fake it until you make it. Чи тийм биш байсан ч тийм юм шиг жүжигл. Хизээнийгэн өдөр чи жүжиглэх шаардлага болсон. Тэгэхээр өнөөдөр чи хүнд хэцүү байсан чи ялагдсан юм шиг байсан чи ялцсан юм шиг бай. Чи хайрлагдаагүй юм шиг байсан чи хайрлагдсан юм шиг бай. Яагаад гэхээр чи өөрийгөө хайрлаж чадна. Өөрийгөө ирээдүйд хэн байхыг харж иж өнөөдөр одоо чи одоо юу хийх вэ гэдэг хар. Хэрвээ чи ирээдүйд хааны зоос хатны сав буюу нэр алдартай тийм карьертай мөнгөтэй зоостой бүх юм байсан бол өнөөдөр чи юу хийх байсан бэ? Өнөөдөр чи ямар сонголт хийх байсан бэ? Ирээдүйд байгаа өөрийгөө харсан байсан бол чамд эргэлзэж тэнэгэлзэж би чадах болоо яах бол гэж бодох ямар шаардлага байхгүйсэн. Тэгэхээр хүзэр энэ удаагаар чамд энэ цаг хугацаанд чи ирээдүйд хэн байх вэ гэдгээ бод. Тэгээд чиний сэтгэл санаа хин амар амгалан тайван байлгахгүй байгааг хар. Хүн орчин нөхцөл байдалтай. Тэр нөхцөл байдал хүн орчноос жоохон холтохыг хичээ. Амжилтанд хүрэхэд чамд юу хэрэгтэй байгааг, юуг яаж хармаар байгааг тийм. Нөгөө уйлах үе байхад энэх үе байна гэдэг яг тэрнтэй адилхан. Чиний амьдрал нөхцөл байдал ирээдүйд тэр чигээрээ өөрчлөгдөн. Ид шидийн юм шиг өөрчлөгдөн. Гэхдээ ид шидийн чи хийх хэрэгтэй бол яах вэ? Окей. За тэгээд та хэд маань хаалттай групп бол амархан хайд маань зааврын дагуу 33,000 шилжүүлээл чатаар хулгай явуулчихад админ оруулах. Гэхдээ заавал орох шаардлагагүй за. Зүгээр цаг нь болсон илүү зүйл сонсмоор үгүй замчилгаа авахар ёстой бол
чиний зүүн совин бэлэг чамайг тийш орох ёстой гэж бодож байгаа бол орж болно. Шаардлагагүй гэж бодож байгаа шаардлагагүй. Зүгээр л энийг чи энэ сард өөр лүгөө өнгий. Өөрийгөө юу чаддгийг хар, яамаар байгааг хар. Өөрийгөө хуураа яваад байгаа хүмүүс ч байна. Нэг үгээр өөрийгөө хуурна гэсэн үг. Өөртөө худлаа ярина гэсэн үг. Тэр нь надад юу гэсэн ч үг юм уу мэдтээ. Энэ зарим нэг хүмүүс мэдчихлээ. За тэгээ та хэдтэй амжилт хүсье, хичээгээрээ тэгээ хайртай шүү. Төв бага.